Сайн уу манайхан. Өнөөдөр бүгдээрээ Through the Darkness буюу Харанхуй цаангийн 12 ангитай 2022 онд гарсан цувралын эхний парт 1-ийг сонсох болно. За тэгээ энэ цувралд Солонгост гарч байсан хамгийн аимшигтай цуврал алхуудыг харуулах ба Солонгосын хамгийн анхны профайлер буюу гемтэргийн зан төлөв судлаачийн талаар харуулна. Солонгосын томоохон хотууд хүртэл CCTV камерыг хүрэлцэн муу ах үед энэ хүн яаж тэр олон цуврал алуурчдыг барьж чадсан тухай маш дэлгэрэнгүй харуулсан болохоор та хэд маань таалагдах байхаа гэж бодож байна. За тэгээ бас нэг зүйлийг сонирхуулаа хэлэхэд энэ цувралын маань гол дүр болох Кон Ильян мөрдөн байцаагч маань миний өмнө нь та хэд ярьж өгч исэн Memories of Murder гээд Хваасан хотод болсон аллагын сэжигтнийг 2019 онд илрүүлэхэд бас оролцсон юм байлээ. За одоо бүгдээрээ кинонд орцгоё. 1998 он Сөүл хот. Цас бударсан жиндүүх орой цагдаа нар нилээ олуулаад Сөүлийн захын дүрэгт эргүүлд гарч байх ба зарим цагдаа нар бүр эмэгтэй хүний хувц өмсөн харанхуй гудамжаар алхаж байдаг. Яагаад ингэж байгаа вэ гэхээр сүүлийн үед Сөүлд улаан малгайтай нөхөр нилээ олон эмэгтэйг зэрлэгээр хүчнээд амийг нь хохироосон цуврал хэрэг хэд гаран цагдаагийнхан өндөржүүлсэн бэлэн байдалд орчхоод байгаа юм байна. Энэ машин сууж байгаа хоёр ч гэсэн цагдаа нар. Жолооны ард сууж байгаа залуу бол киноны маань гол дүр сон хаяа мөрдөгч. Харин хажууд нь сууж байгаа нөхөр бол хаюуны хамтрагч мөрдөгч Дэвүн. Дэвүн гадаач хүтэн байна гиз зүйлсэд байна гэж гоншигноод гүн дарга биднийг хизээ тарах юм болоо. Гэт бүр нэг ажилласаа залхсан шинжтэй өгүүлж яхад хаяун дув дуугай алуурчныг барьж хэмсэн гэдгээс өөр юу ч бодохгүй сууж байлаа. Аргагүй л дээ. 20 жилийн өмнө хаяун жоохон хөвгөд байхдаа ээжтэй хамт паркийн нууран дээр завтаа явж байхад нь зөвгүй банд нар завтаагаа мөргснөөр хаяун нуурын ус руу шидэгдэж бараг л живг шахчихтаа нас барсан бүсгүйн зөгцийг санаандгүй харснаар цагдаа нарт хэлж бүсгүйн зөгцийг гаргаан авах үед тэнд байх хүмүүс дунд сэжигтэй нөхрийг харсан ч жоохон байсан болохоор юу ч хийж чадахгүй өнгөрсөн ба цагдаа нар бүсгүйг алсан алуурчныг олж чадаагүй тэгсгээд өнгөрж л дээ. Алуурчныг харсан ч юу ч хийж чадаагүй өнгөрсөн болохоор том болоод бүх алуурчдыг барина. Гисээр байгаад мөрдөн байцаагч болчоод сууж байгаа нь. Энэ хэдийн байгаа оролцолд цуврал алхууд гараад байгаа учраас цагдаа нар бөөндөө энэ хавьд отолт хийж байгаа нь. Ингээд сэжигтэй хүн гарч ирээгүй болохоор дарга нь тарах тушаал өгөн бүгд гэр гэрлүүгөө яван амрах болоход мань хаяун л харилгүйгээр тэр хавийг дахин нэг шалгах гэж явж байхдаа улаан малгайтай нөхөр нэг айлын волконоор дамжин орох гэж байгааг хараад тэр дөрөө барьж авах гэтэл нөгөөх нь урдаас нь тэмцэлж байна. Манайхан кул стилтигээс гадна дажгүй зодолтчдын байна. Мань нөхрийг барьж аваад цагдаагийн газар аваад очлоо. Энэ нөхрийг судлаа үзтэл гэмтэрэг хийж байсан бүртгэлтэй нөхөр байсан ч зан авирыг нь харахад яалтчгүй цуврал алгуудыг үлдсэн улаан малгайд биш юм шиг мэдрэмт төрж байлаа. Эдний хилцийн дарга нь харин наад чинь улаан малгай өмсөж айл руу орох гэсэн гэвстэй. Өөр нотлохоо бидэнд хэрэгтэй мүү? Угаасаа улаан малгайд мөн байна. Гэдэл шууд л улаан малгайтын хэргийг хаахын түүс болж байлаа. Бодвол цуута алуурчныг барьсан гэж шагнуулах гээл байгаа л та. Дүрсэлэгдэн бороо шивэрсэн орой нэгэн бүсгүй жирэмсний үслэгтээ орчоод автобусанд сум харж байдаг. Буух буудал дээр ирээд буутал ардаас нь жинхэнэ улаан малгайд даган буухаа хинэгэн дагаад байгаа юм шиг санагдаад эргээд харсан ч хүн байсангүй. Нээхэн бодохгүй явсаар гэрлүүг орох гэж байхдаа ээжтэйгээ таарах ба ээж нь чаваас охин нь хоолондгүй байж магад гээд хүнсний юмд өгүүлж өгчөөд эртхэн харж амарлаа. Миний охин хаалгаа сайн түгжээд хонороо. Янз бүрийн амар хэрэг сонсогдол байх юм байна шүү. Гэд яваад өгваа жирэмсэн бүсгүй маань гом чанаа зогсож итэл унтлахын өрөөнд нь чимээ гарахаар нь нилээ айсан ч очиж чадхтал найз залуу дүүжин гараад ирнэ. Жирэмсэн бүсгүй найз залууга өнөөдөр хоноод явчих. Ер нь чи надтай байх цаг гаргал та гэж гуйсан ч найз залуу нь ажиллаа их ёстой болохоор харихгүй бол болохгүй л гэд байна. Бүсгүй санаандгүй чи тэр хоолны мухлагтаа бориг боксхийлгүй ажилдагч олигтой цалин олдгүй үстэй. Гэд хэлсэн биш дүүжийн дүрсгийн урлан бараг цохиод авах шахаж шүү. Бас л темперэ барьж чаддгүй эвгүүл нөхөр болтой. Бүсгүйг бүр хоолоогоор нь бон ухаан алдуулаад унахчгүй гэтэл удалгүй цагдаагийнхаа ирсэн шарт тууц татчихэж. Бүсгүй хоолойг боож амь насыг нь хөнөөснөөс гадна биеийг нь нүцгэлээ орхиж доромжилсан байхыг хараад хаяун энэ хэргийг шуудал улаан малгайд үлджээ гэдгийг тэр дороо мэддэг. Бас бүсгүй цоожинд түлхүүрт харуулах гэж оролцсон улмөр байхыг харах ба бүсгүй ээж дээр очиж мэдүүлэг авах гэсэн ч бүсгүй ээж өхнийхөө эргийн талаар мэдүүлэг өгөх нь байдах бай. Сэтгэл санаа самурсан хэцүүхэн байхыг хараад хүнчлийг нь хучиж өгөхөөс өөр юу ч хийж чадсангүй. Энэ бүхнийг харах бүртээ хаяуны дотор алуурчдыг хурдан барих юмсан гэсэн ирмэлзэл нь буцалж байдаг. Энэ үед киноны маань бас нэгэн гол дүр болох мөрдөн байцаагч Минсү хилцийн даргаасаа гэмт хэрэгтний сэтгэл зүйг судлах тасгийг байгуулж өгөхийг гуйсан ч нөгөөх нь халгаахгүй. Дарга нарт хэлж үтсэн мөнгө төгрөг муутай авахад юун сэтгэл зүйн тасаг гэд уурлаад байна л гэж авч байна. Хаяун хилцийн даргийнхаа хамтаар нас барсан бүсгийн задлан шинжилгээний дүгнэлтэд танилцах бөгөөд нас барсан цаг нь оройн 11:30 явцаа. Бас бүсгүй гэрдөөсөө хүчинсэн улмөр байхгүй байсан нь улаан малгайтын арга барилаас жоохон өөр байлаа. Ингээд цагдаа нар гэмт хэргийн сэжигтнэр талигаш бүсгүй найз залууг очин баривчлах үед
Өнөөгч найз өхнөө нас урсан гэдгийг сонсоод бүр гайхан уйлж унжаад эхэлж байна. Цагдаагийн хэлцээр авчран байцаах үедээ хэлцийн дарга мань залуу худлаа жүжиглэхээ болоод хэрэгээ үлээ гэж шаардахад би үнэхээр алаагүй штэ. Бид хоёр хэлэлцсэн гэхдээ би гомцсондоо тэр чигтээ гараад харьсан гэж хэлсэн чи хэлцийн дарга огтхон ч итгэхгүйгээр барахгүй. Мань нөхөр өмнө нь дээрэм тонууд хийж байсан цагдаагийн бүртгэлтэйг нь далимдуулан улаан малгайтын хэргийг тохох гэж хүртэл оролдоно. Чи яаж жирэмсэн найз өхнөө алж чадчихна гэж хэлэхэд дүүжин бүр гайхаж байгаагаас харахад талигаач бүсгүй жирэмсэн байсан гэдгийг ч мэдээгүй бололтой. Алуурчныг харсан гэрчтэй уулзах гээд дэлгүүрлөө ортол манигч хаяунаас айга зүрх нь амаар нь гарах шахлаа. Тухайн өдөр харсан зүйлийг нь асуухад улаан малгайтай нилээн жижигхэн биетэй залуу явж байсан. Өөрөө мэдэх зүйл алгаа гэж хэлэх бөгөөд улаан малгайтай жижигхэн биетэй юм байна гэдэг маш үнцэнтэй мэдээллийг ямар тааж аваатглаа. Хаяуны хувьд дүүжин найз өхнөө алсан гэдэгт эргэлзэж байгааваа. Гин буруугүйнд хэрэг тогтчихгүй гэдэгт санаан зовж яаж игээд хэргийн баримт олчиж магад гэд алдаг болсон хорооллоор хөлийнхөө улыг эргэтэл тойрж байгаад хилтэс рүүгээ буцаа очтол хилцийн дарга нь нөгөө дүүжний чинь бүр зодцсон хэргийг хүлээлгэх гэж идэг байгаа. Хаяуч тэр дөрөө дургуун хүрэн хүн зодож хэргийг хүлээлгэнэ гэдэг байж болохгүй гэж хэлэхэд хилцийн даргын хувьд иймэрхүү гентэргийн бүртгэлтэй нөхдүүд тэртээ тэргүй муу хүмүүс энд хэргийг хүлээлгсэн жаадын чи битгий оролцох гэж авч байна. Мянга хэлээд дарга нь ойлгохгүй байсан болохоор маш яралтай эргийн баримт цуглуулахаар нойр хоолгүй явж эхэлнэ. Ингээд тэр хавийн оршин суугчдын нэгэнтэй нь уулзан тодруулга авч байхдаа энэ хавьд сүүлийн үед орон байрны хулгай их гараад байгааг олж мэдэх ба энэгчийн хаалганых нь хажууд 233 гэсэн үл мэдэгдэх тоо байхыг анзаараад хэн энэ тоог бичсэнийг асуухад мэдхэн малгаал гэж байна. 233 гэсэн энэ тоо хаяунд маш сэжигтэй санагдсан болохоор энэ дүүргийн цагдаагийн хэлцээр очин сүүлийн саруудад орон байрны хулгайд юм алдсан айлуудын хаягийг олж аваад эхнээс нь уулзан мэдүүлэг авч эхлэхэд бүгдээрээ шахуу ганц бие эсвэл жоохон хөвгтэй бүсгүүчүүд байх ба хулгайч энэ айлуудаас үнэтэй цэцтэй зүйлийг нь бараг авалгүй шалахгүй жоохон мөнгө хулгаасныг нь эргцүүлэн бодоод цуврал алуурчин эдгээр айлуудыг онилж аллага үлдэхийнхаа өмнө гэрээр нь орон багсаг юм авсан шигэ аллагадаа бэлдээд өж магадгүй гэсэн дүгнэлтэнд хүрэх ба сонирхолтой нь энэ бүх айлуудын хаалганы хажууд нөгөө тооч нь байж байх ба 2 22, 23 гих мэтээр тэмдэглэсэн нь ямар нэгэн таних тэмдэг тавьж байгаа мэт. Хулгай орсон бүх айлуудаар явсны эцэст энэ тооны утгыг тайлж чадах ба 2-ын тоон эмхтэй үнийг илэрхийлж байгаа бол 3-ын тоон жоохон хөвгт юм байна. Харин 1-ийн тоо байвал эрэгтэй хүн гэсэн үг. Өмнө нь харсан 23 гэдэг тоо жишээ нь нэг хүүхэдтэй ганц бие бүсгүй гэсэн утгатай байна л да. Өөрөөр хэлбэл алуурчин алгаа ихтэй эрэгтэй хүн байхгүй айлыг сонгож орно гэсэн үг. Одоо алуурчин ямар хүн байж болох вэ? Энэ улаан айлуудаар явах боломжтой хүн гээд бодлогчрон алхаж итэл хүргэлтийн ажилтан дайрчих шахаал гарлаа. Тийм ээ. Энэ улаан айлуудаар явж өрхийн гишүүдийг нь мэдэх боломжтой хүн хүргэлтийн ажилтан байж магадгүй байна гэсэн таамаг гарч ирдэг. Тэр дөрөө дүүргийн хэлцээр буцаа очиод ойр хавьд хүргэлт хийдэг хоолны газруудын мэдээллийг авахыг хүсгээд дүүргийн цагдаа бүр гайхаад явчихна. Харин нөгөө талд хаяуны хэлцийн дарга дүүжинийг шүнжэнгөө ирүүдийн шүүгээд найз бүсгүйгээ алсан гээд хэргийг хүлээлгчихжээ. Яг тэр үед гаднаас бас нэг улаан малгай өмссөн нөхөр орон байрны хулгай эргээр баригдаж орж ирэх тэр үедээ дүүжин рүү харснаа. Наад залуу чинь хүн алж чадхааргүй нөхөр байна гэж хэлэн инээмсэглэхийг нь хаяа анзаарна. За тэгээд талигачийн ээж дээр очиж уулзахад өхнийг нь хүнээс алуурчныг хурдхан олж өгөөч гэж чин сэтгэлээсээ уйлангуухад хаяуны сэтгэл зүсэгдээл явцдаг. Эндээс гараад яаж жинхэнэ гэмт хэрэгтнийг барих вэ гэж бодож байхдаа цагдаагийн академид хамт төгссөн ахаасаа тусламж гуйхаар болох ба тэр ах нөгөө Минсүү мөрдөн байцаагч маань. Минсүү залуу зандан наснда Солонгосын хамгийн шилдэг шинжээч байсан учраас багаж төхөөрөмжөө барь ирээд талигаач бүсгүйн гэрлүү орж хэргийн газрын үзлэгийг дахин хийж эхэлнэ. Гэтэл бүсгүйн унтлахын өрөөний шкафнаас гэмт хэрэгтний хурууны хээг болоод авдаг. Өмнөх шинжээч нар бас л дутуу ажилласан байгаа байхгүй юу? Тэгээд тэр хурууны хээг шалгуулад үзтэл иргэний бүртгэл тийм хурууны хэдэ хүн байсангүй. Хамгийн том сэжүүрийг атгаад алдсан хаяун одоо яах вэ гэд бодоод байж итэл нэгэнт хаагдсан эргийг дахин сөглөө. Энтергээд хаяуны хилцийн дарга бараг зодчих гээд дайраад байдаг шүү бүр. Харин Минсүү хаяуны хэргийн араас тултал явдаг энэ зан чанарт дуртаагаар барахгүй. Би удахгүй гэмтэргийн зан төлөвийг судлах тасаг байгуулахаар чи манад шилжиж ажиллаарай л гэж байна. За тэгээд нөгөө мөн дүүжиний чинь хэргийн газар аваачаад юу хийснээ давт гэд нус нулимсэнд нь хутгаж хаях ба "Гүй чи ингэж боогооч ээ. Малив ингэж байгаа үстэй." Гэх зэрэгээр загинсаар угаад хэргийн үйл явцыг баримтжуулсан зураг аваад дүүжингийнхин залууд улаан малгайтын цуврал аллагуудыг тохон шүүхээс бүх насаар нь хорих ялаар яллаа тайдаг. Телевизийн сувг болгоноор алдарт алуурчин улаан малгайтыг цагдаа нар амжилттай барьсан тухай гарч эхлэх ба талигаач бүсгүй ээж хөрхийн уур бухимдалдаа автан хамаг хараалаа урсган уйлсаар л
Хаяун харин Улаанмалгайд одоо ч эрх чөлөөтэй явж байгааг мэдэж байсан ч энэ хэргийн ард гарч үнэн мөннийг нь тогтоож чадаагүй тул хэсэгтээ энэ хэргийг төр мартан толгой тархиас сэргээхээр шийддэг. Ингээд нэг жил өнгөрсний дараа Сөүл хотод дахин бүсгүйчүүдийн гэрт нэвтрэн хүчиндээд зэрлэгээр хөнөөсөн хэрэгүүд гарч эхлэх ба хэргийг үлдсэн арга барил нь яг л Улаанмалгайд мөн байсан учраас цагдаа нар Улаанмалгайтыг барьж чадаагүй юм байна. Гэсэн цочроо нийгэмд үүсэж эхэлдэг. Аргаа барьсан Хаяун жилийн өмнө хилцээр таарсан нөгөө Улаанмалгайтыг дуурайгаад байсан хулгайч нөхөртөө уулзсан гэмт хэрэгтний өнцгөөс алуурчны талаар юу гэж бодож байгааг нь асуух санаатай уулзах гэтэл ердөөсөө уулзахгүйгээд байсан болохоор арга ядаад хідэн төгрөг өгж байж уулзахаар болно. Мань хулгайч дангаанц хулгай биш. Хэд хэдэн хүн хөнөөж байсан алуурчин бөгөөд тэр дүүжин гих залуу алхахыг үлдээгүй гэдгийг яаж мэдсэн тухайга тайлбарлаж өгдөг. Тэр залуу хэрвээ найз өхнөө алсан байвал өөрийнхөө бүсгүйг нүцгэлж бусдад харуулахыг хүсэхгүй. Тийм болохоор энийг алсан нөхөр бол яалтчгүй олон жил цуврал аллах хийсэн өмнө нь хэд хэдэн удаа айлын орон гэрээр явж байсан нөхөр байгаа. Бас нэлээд дуу шуу муутай дотогшоогоо нөхөр байгаа байх шүү. Гэж хэлэх ба хурдан байхгүй бол улмал олон хүн алах байх гэж анхааруулад гаргадаг. Айлын гэр орноор хулгай хийсэн бас хоолны газар хүргэлтийн ажил хийдэг нэг өсвөр насны хүүгийн сураг гарсан тухай дүүргийн цагдаагаас хэлэхэд Хаяун тэр дороо явж чад уулзтал гэрчин илж байснаас хамаагүй том. Бараг метр 80 шахуу өндөртэй. Бас хулгайч хэлсэн дотогшоогоо зантай биш хамаагүй илэн далангүй нөхөр байсан болохоор тэр дороо л энэ хүү сэжигтэн биш гэдгийг мэддэг. Маргааш нь ажил руугаа яваа ортол тэдний хилцээр нэг залуу бөөн бухимдал болцсон. Энэ мөн новш манай гэр рүү ороод жирэмсэн ихнэрийг маань хүчинтэх гэж оролцсон. Бүр хайчаар манай гэрийн цойжийг онгойлгосон байгаа юм да. Гээд маргаан үсгэж байх ба. Энэ ах хүүд баригдсан хүү харваас 16 17 той юм уу гэмээр бас их жижигхэн биетэй. Ер нь нэлээд дуугаа барийн хүү байсан нь Улаанмалгайтай алуурчны бүх шинж тэмдэгтэй таарч байдаг. Бас Улаанмалгайд хохирогчтойхоо цоожийг ямар нэгэн зүйлээр онгойлгох гэж оролцсон уул мөрийг бодоо үзтэл хайч байх өндөр магадлалтай санагдаад явцдаг. Гэтэл бүр түүнийг батлах гэсэн шиг мань хүүгийн үснийхээ байнга малгай өмсөөр угаад малгайных нь ором гарцсан байвал яах вэ? Хаяун гэнэт мань хүүгээс чи малгай өмсдөг үү? Гэ асуутал гүй өмсдөггүй гэж хэлхийн сонсоод худлаа ярьсан нь улмал сэжигтэй санагдан мань хүүг байцааж эхлэнэ. Гэтэл би зүгээр л саяны айлд орж хулгай ихэд баригдсан юм уу? Гэд их л гимгүн шиг гүрийж байсан ч манай хүн ууралсангүй. Аливчина цаасан дээр 223-г бичээдхтэй. Олон удаа бичээрэй гэж хэлээд хайчин дээр байх хурууны хэнээс дээж аван шинжлүүлэхээр болох ба. Манхүүгийн бичгийн ивийг хохирогчдын гэрийн хаалган дээр байсан тоонуудтай харьцуулахад бүр яг таг таарч шүү. Хаяун тэр дороо манхүүг алдарт Улаанмалгайтай алуурчин мөн байна гэдгийг мэдэн хохирогчдын хаалган дээр байсан тоонуудыг харуулan гарцаагүй байдалд оруулаад чи тэр бүсгүйчүүдийг алсан биз дээ. Үннээ л гэж тулахад манхүү нилээн твдэж байсан ч юу яриад байгаа гэж гүрийсээр л тэгэхэр нь бүр талигач бүсгүйчүүдийн зургийг гаргаж ирээд өөрийнх нь алдаг арга барилыг тоочж эхлэхэд манхүү тэссэнгүй. Ямар ядаргаатай новш вэ? Тийм, би алсан. Тэгээ яадыг гэд шуудал үннээ хэлэх ба хохирогчдыг алсныхаа дараа яагаад нүцгэлдэг байсныг нь асуухад энэ хүүг баг багт нь аав нь байнга л согтуу барин ээжийг нь нүцгэлж байгаа зоддгоос олсон гэж авд юм да. Хэргийн газраас олсон хурууныхээ нь олдохгүй байсан да. Шалтгаан гэвэл энэ нөхөр 17 настай байсан болохоор иргэний үнэлгээ аваагүй хурууныхээ улсын бүртгэлд бүртгүүлээгүй байсан байгаа. За тэгээд нэгэнт хаяунд мад тавилсан болохоор бүхнээ тоочиж тухайн өдөр жирэмсэн бүсгүйгэнд нуудж байгаад найз залууг нь уурлаад гарсныхан дараа бүсгүйг боомлж алсан байгаа байхгүй юу? Мөн сүүлийн үед гарсан алдгуудыг хүртэл хийснэ хэлэх ба. Удалгүй хурууны хэн хүртэл талигач бүсгүйн гэрээс олдсон хээтэй таарснаар хөдлөшгүй нотлох баримттай болж Сөүлийг ханхууд автуулаад байсан аимшигт Улаанмалгайтыг баривчилсан тухай мэдээ улс даяар тархан бөөн шүүгэнд дэгдэх ба хэл сэрэгт гүтгүүлж шоронд орсон дүүжин нэг жил суусны эцэст ашгүй нэг цагаат хууцаа хүлээн аван цөрхөртлөө уйлнаа өрхий. За тэгээд энэ том хэргийн ард гарсан Хаяун өөртөө тусалсан Минсүү ахтайгаа уулзсан ганц сундаг юм хувааж унгаа тэгэл ажиллаа яриад унна. Бараг ажиллаараа өвчлсөн хүмүүс гэж л эднэр байх та. Улаанмалгайтын аллага хийсэн айлуудад цагдаа нарын анзаарч чадаагүй зүйлсийг ярилцаж байх та. Алуурчин аллага ичээд нойлын цаасаар уул мөрөө арчдаг байсан болохоор хэргийн газарт байнга л нойлын цаасны үлдэгдэл байсныг хүртэл анзаарсан хэлэхэд Минсүү үнийг нь магтан тийм болохоор л чи манай багт хэрэгтэй байна. Гэх зэрэгээр байгуулаачгүй байгаа багтаа илсүүлчих гээл панаалдаал байна. Хаяун эндээс гарч явахдаа алуурчдын мэдүүлгийг эргэцүүлэнгээ тэр хоёр хоёулаа л багада гэр бүлийн асуудалтай байсныг бодон алуурчид цаанаасаа төрдгүй. Амьдралын явцад үзэж харсан зүйлсээсээ болж бий болдгоо гэдгийг дахин ойлгох шиг болдог. Энэ үед гэмгүү дүүжинийг хүчээр ял хүлээлгэсэн цагдаа нарыг эсэргүүцэж ард иргэд жагсаж эхлэх бөгөөд удалгүй телевизийн сувгуудаар хүртэл цагдаа нар хүчээр хэрэг тулгадаг тухай мэдээлэл хаасаагүй гарч эхэлнэ.
Муу шиг гих ядаргаатай сэтгүүлч цагдаагийн газар руу орж ирээд сурвалжлага авах гээд ядаргаа болоод харна. Хилцээний дарга олон нийтийн анхаарлыг өөр зүг чиглүүлэхийн тулд манай хаюнгийн мөрдөгч гэмтэрэгтэнд мөнгө өгж бүр зөвлөгөө авсан байлээ. Гэж хэлснээр улс даяар хаюуны талаар шүүгээд эхэлдэг. Цагдаа хүн байж арчаагүй. Гэмтэрэгтнүүдээс зөвлөгөө авлаа. Их мэтэр хаасаагүй цуурж хаюун цагдаа нар дундаа хүртэл гадуурхагдаад ад үзэгдээд эхэлнэ өөрхий. Минсийн үед дарга нартайгаа уулзсан гэмтэрэгтний заарын шинг судлах тасгаа байгуулчих гээд дахиад панаалдаад байж байна. Америкийн FBI 20 жилийн өмнө ийм тасаг байгуулад цуврал алуурчтай амжилттай барьсан. Улс хөгжих тусам амар хэрэгүүд гарч эхэлдэг. Удахгүй Солонгос ч гэсэн цуврал аллахууд гарч эхэлнэ. Тэрнээс өмнө бид мэрэгчлэтнүүдэд бэлдэх хэрэгтэй байна. Гэж хэлэхэд дарга нар нь овоо өрмөссөн бололтой. Цагдаагийн ерхий газрын дарга дээр орон гэмтэргийн заарын шинг судлах тасаг нээх хүсэлтэйгээ хэлэхэд дарга нь нэлээд ууралж байсан ч за яах вэ? 1 жилийн хугацаа өгье. Үр дүн заавал харуулна шүү гэд ашгүй зөвшөөрдөг. Хаюун дүүжиний хоолны мухлах дээр хоолоо идчихэд мөнгөө төлөх гэтэл дүүжин намайг аварсан хүнээс би мөнгө авахгүй л гэж байна. Гэхдээ л манай хүн хоолныхоо мөнгийг үлдээгээл гарсан байх ба хаяун угийн лим шудраг үнэн цантай хүү юмаа гэдг нь мэдэгддэг. Энэ үед Минсүү хар шөнөөр хаюуны дэрэн гэмтэргийн заарын шинг судлах баг албаёсоор байгуулагдахаар боллоо. Гэсэн баяртай мэдээг дуулгаснаар хаяун Минсүү 2 Солонгосын анхны зан арийн шин судлаач мөрдөгч нар болж эхэлнэ. Ингээд 2000 он гарч Солонгосын эдийн засаг улмал томорч хаасаагүй бужигнж байх үеэр 4 юм уу 5 настай болох гэмээр жаах охин тогтоо сууж итэл нэг хичээлдүү насны ир ирснэ. Дагуулж яваад зармиг авч өгөөд хоёулаа манайх руу явах уу зөндөө амттан байгаа гэж хэлээд охиныг хөдөлсөөр явдаг. Гэхдээ орой болох үед эдний байшингаас охины орилго чимээ гарсан ч эргэн тойронд нь айл байхгүй болохоор хинч тусалсангүй. Охин өчнөө удаан орилж байгаад генет дуу намсаж чимээ аниргүй болсноор партнер маань ийхүү төгсөж байна. Бяцхан охин сургаггүй болсны маргааш охины аавыг цагдаа дээр сандруу ороод охин нь алга болсныг хэлээд цагдаа нараас тусламж гуйсан ч хилцийн цагдаа нэг сүртэй хүлээж авсангүй. Танай охин зүгээр төөрцөн байгаа баха. Бид нар удахгүй олоод өгнө. Санаа зовлтгойл гэж авж гин. Энэ үед Вүүжингийнх залуухан цагдаа гэмтэргийн заарын шинг судлах тасагт шилжиж ирж байгаа бөгөөд хаяун Минсүү 2 цагдаагийн ерхий газрын зойрны булангийн өрөөнд хөөрхий ямартай ч нэг өрөөтэй болоодчихжээ. Бусад тасгийн хуучирсан тавилгуудаар өрөөгөө бас хөөрхөн төгчүүлчиж ингээд Минсүү хаяун 2 шинэ гишүүнтэй болсон ч шорон руу яарж байсан тул тухтаа танилцаж амтсангүй. Хаяун нөгөө цагдаагийн газраасаа шилжээд Минсүүтэй ажиллахаар болсон бөгөөд гэмтэрэгтний заарын шинг судлах ажлаа хийхээр явж байгаа нь. Шоронд очоод эхнэр хүүхдээс сүгтэд алсан хэрцгий алуурчинтай уулзан яг яагаад аллага үлдсэн талаар нь нилээ асуусан ч мань нөхөр хаяуныг ихэд басамжлан южилсаар байгаа л тарлаа. Угаасаа тэгээд иймэрхүү өвчтөй гаруудтай ярилцлага хийнэ гэдэг үнэхээр төвчээр шаардсан хэцүү ажил бололтой. Манай хоёр эндээс гараад халуун усны газар жоохон хөлсөө гаргаж агаад ажил дээр нь вүүжийн хүлээж байгаа гэнэт санан залгаснаа. Ахын дэ өнөөдөрт ингээ арчих. Маргааш тухлаа танилцаад ажлыг чинь зааж өгнө л гэж байна. Маргааш өглөө нь гудамжинд лаад цуглуулдаг настай эмээ айлуудын хогийг ухчаагаад үнэхээр амжигтай зүйл болон хашгираал явчлаа. Удалгүй цагдаагийнхаа ирээд үслэг хийх үеэр жоохон хүүхдийн тасцсан эдэрхтэнг харууданд хийгээд энэ гудамжны хаасайгүй хайцсан байхыг олох ба. Шүүх шинжилгээнийхэн алуусан хохирогч нөгөө алуу болсон бяцхан охин мөн байна гэдгийг тогтоосноор улс даяар энэ мэдээ цацагдан хүн болгон л ямар аимшиг амтан бяцхан охиныг ингэж зэрлэгээр алдаг байна гэж шүүгээд эхэлнэ. Хүүжийн ажил дээр ирэхэд суух ширээ байгаагүй болохоор өөр тасгаас гуйж агаад нилээ учирсан ширээ авчираад тухлаад авлаа. Хаян түүнээс яагаад манай тасгийг сонгож орж ирснийг нь асуухад гэмтэрэгтний зан төлөвийг судлах тасаг гэдэг нэр нь гоё сонсогдсон гэж хэлэхэд хаян нилээн гайхснаа. Бид хэдий хийдэг ажил сэтгэл зүйн хувьд их хэцүү. Чи их ядран шүү. Бас хүмүүс чамайг хизээч гэмтэрэгтнийг барьсан цагдаа гэж мэдхгүй. Өөрөөр хэлбэл чи дэлгүү барьсан хараагүй л гэсэн үг. Чи өөрөө юу ч харахгүй ч гэсэн бусдын замыг гэрэлтүүлж өгнө гэсэн үг. Гэж хэлэхэд үнийг сонссон Вүүжийн нилээн л олон зүйл бодож байх шиг. Минсүү даргалуугаа ороод сүүлд гарсан бяцхан охины аллагын хэргийн материалыг биднэрт олоод өгөөч. Бидэхэд тусалж чадах бах. Гэтэл дарга нь уурлан та наргүй цаан чинь бужигнж байна гэд талгаасангүй. Тэгэхээр нь Минсүү хаяун 2 шууд л энэ хэргийг хариуцж байгаа. Хүнд гэмтэрэгтэй тэмцэх тасгийн мөрдөн байцаагч тээгүүгэх бүсгүйтэй уулзах ба бит хоёр гэмтэргийн сэтгэл зүг судалдаг хэсгээс явж байна. Та нар хэргийн материалаа бит хоёрт үзүүлчихвэл алуурчныг барихад чинь тусалж өгье. Гэхэд тээгүү уурлан та нар манай албаныхныг алуурчныг барьж чадахгүй гэх гээд байна уу? Бид нар өөрсдөө алуурчныг барьчихна. Та хоёрын туслалцаа хэрэггүй гэд уурлан гарч одлоо. Манайд яаж игээд хэргийн материалыг олж авахын тулд Минсүү хуучин ажлынхаа дүүтэй уулзах ба алуусан охины аллагын ирэг дээр ажилласан шинжээч юм байна л да. Чи ахта талигачийн цогцсны зургуудыг өгөөтөх гэж шавдуулсаар байгаад одоо хууль бусаар гэх юм уу да. Хэргийн зургуудыг олж авч чаднаа. За ингээд баримттай болсон эд маань бүр илүү цагаар ажиллаж эхлэх ба.
Талигаач охины биед үүссэн шархуудыг ажиглан өөрсдийн дүгнэлтээ гаргаж эхэлнэ. Охины биеийг маш олон хэсэг болгон болгоомжтой тайрсныг харахад сэтгцийн хувьд эрүүл маш тайван хүн байна гэж дүгнэх ба зүсэгдэлтийг харахад бүр маш сайн зүссэн байлаа. Тэгэхээр загас хэрчдэг худалдаачид эсвэл махны далгааны газрын ажилтан байж болзошгүй гэсэн таамаглал дэвшүүлэх ба охины эд эрхтнүүдийг 2 давхар хар утанд хийсэн байснаас харахад энэ нөхөр ялтчгүй махны далгааны газар ажилдаг байх гэж дүгнэлээ. Учир нь Солонгост мах авахаар 2 давхар утанд хийж өгдөг юм байна л да. Энэ үед хүнд гинт хэрэгтэй тэмцэх хилцээхэн ч гэсэн охины алуурчныг мөрцөөр байсан ч олигтой ахиж гардаггүй. Тэгүү гадаагаараа дагаар амьсгалж явах үеэр манайхид хэргийн талаар ярьж байхыг чих тавин сонсох ба алуурчин махны газар ажилдаг байх гэж ярихыг сонсоод маргааш нь цагдаа нараа дагуулад хэрэг болсон газрын ойролцоох махны дэлгүүрүүдээр шалгаад эхэлдэг. Гэхдээ нэг ялгаатай нь тэгүү алуурчныг сэтгцийн өвчтөй хүн байж магадгүй гэж дүгнээд байгаа. Тиймдээ ч сэтгцийн хувьд асуудалтай худалдаачдаар төвлөрж байлаа. Хэргийн явц удаашраад байгааг анзаарсан хаяун алуурчин орон зайлахгүй гэдэг санаан зовж тээгүүтэй уулзаад та нарт бид нар туслая. Бүгдээрээ хамтарвал алуурчныг илүү хурдан барина штэ. Гिचэлтэл тээгүүд өрсгийн та нар бол ширээний ард таамаглал дэвшүүлж суудаг хүмүүс. Харин бид нар жинхэнэ алуурчны ардаас мөшигдөг. Гэхдээ манай хүнийг доромжилж байгаа явлаа. Охины алгаас хойш 20 гаруй хоног өнгөрсөн ч хэрэгтнийг барих батугай сэжигтэй этгээдийг ч олждаггүйгээд сэтгүүлч нар ирсэн. Цагдаа нарыг шавдуулаад барьж идэх гээд болдгүй. Дарга нар нь тээгүүг хурдан алуурчныг барь гэж дарамтлаастай. Гэтэл энэ үед задлан шинжилгээний газраас охины нуруу эсгээс хөргөчний тавиурын улмар болсон тухай маш чухал мэдээллийг тээгүүд хэлэх ба энэ улмарыг илрүүлсэн хүн нь манай хоёр болж тарна. Ялтчгүй үнэхээр гярхаа юм гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болсон тээгүүг дарга нар нь дуудаж уулзаад Минсүү хаяа хоёртой хамтарч ажиллаа. Тэгвэл алуурчныг хурдан барина штэ гэж зөвснийхэн дагуу хүссэн үсээгүй мань хоёртой хамтран мөрдлөгөө хийж эхэлдэг. Ингээд энэ дөрөв хоёр-хоёроор хуваагдан охины цогцыг хөлдөөсөн хөргөгч ямар хөргөгч байж болохыг мэдгээр цахилгаан барааны дэлгүүрүүдээр явж эхлэх ба Минсүү аян хоёр хөргөгч засдаг ах хүүтэй уулзан хөргөгчний загварыг асуун 6 үзүүлтэл энэ бүр аль дээр үн загвар байна уу? Одоо дэлгүүрүүдээр хагаач жолтохгүй л гэж байна. Гэтэл энэ үед зочд буудалд охины биеийн эсгүүд олдлоо. Гэсэн дуудлагын дагуу яваа очтол буудлын эзэн бүр сандарсан. Нэг гөлисийн мөчгтөр өрөө авсан. Гэтэл гараад явсныхан дараа манай нойл бүглрөөд шалгаад үтсэн чинь бүү үзэгд жоохон хүүхдийн хөл байсан гэж айн сандран мэдүүлэг өгдөг. Өрөөг шалгаа үзэхэд ямар ч хурууныхээ байгаагүйгээс гадна хамаг юм нэмэг цэгцтэй байна. Минсүү матрасыг сөхөө үзтэл талигаач охины алга болоход руу өмсөж явсан хувцсыг жимбитл нь эвхээ тавьсан байвал яах вэ? За тэгээд энэ бүх хэргийн баримтуудыг үндэслэн гэмтэргийн заан шиг судлах багийнхан маань алуурчны ерөнхий төлөв зам байдлыг тодорхойлон гаргаад дарга нартаа танилцуулдаг. Дунд иргэм насны ганц бие махны дэлгүүрт ажиллаж байсан түүхтэй. Насан турсан эмэгтэй хүнтэй харилцаа тогтоож чаддаггүй. Ямар нэгэн сул тал байж магад. Тийм болохоор л бие хамгаалах чадваргүй бяцхан охиныг онилсон бололтой. Бас энэ нөхөр маш цэвэрч хамаг юма эмхэл зэгцэлдэг нэг төрлийн OCD-тэй байх магадлалтай. Гэд гэмтэргийн аман зураг гэдэг шиг ерөнхий тодорхойлолтыг гаргаж өгдөг. Ингээд манайхэд иймэрхүү зан шинтэй нөхдүүдийг тэр хаваар байцааж эхэлсэн ч олигтой үр дүнд төрдөггүй. Магадгүй оршин суух бүртгэлгүй нөхөр байж магад. Гэд дүүргийн бүртгэл байдгүй байшингуудыг шалгаж явахдаа хаяун нэлээд сэжиг бүхий байшин дээр ирнэ. Эргэн тойрныг харахад ямар ч хөрш байхгүй ер нь л гэмтэрэг хийхэд нэлээд тохиромжтой байршил байсан болохоор хаяунд нэлээд сэжигтэй санагдан тэгүүд ийм байшин оллоо. Гэдгээ хэлээд мань хоёр байшингийн дотгошоо яваа ортол хинч байдгүй. Гэхдээ гэр нь маш эмх цэгцтэй байгаа нь тэдний таамгийг улмал нэмэгдүүлж байлаа. Тэгээд хөргөчийн нэг үздэл өхний цогцсноос олдсон этэ бүрий яг таг таарж байна шүү. Тэгээ болоогүй. Тэнд байсан багжны цүнхийг нэг үздэл 5 настай талигаач өхний алуу болох үедээ зүүж байсан өсний болт байсан нь хэдхэн хоногийн өмнө энэ байшин дааллага болсон гэдгийг баталж байлаа. За ингээд алуурчныг байшин дээр ирэхин хүлээн манай хэд машиндаа отолт хийсэн ч ирсэнгүү. Өглөө нэг настай хүн эднийх рүү ирж байхыг хараад шалган асуутал алуурчинд байр түрээсдэг хүн юм гинэ. Угаасаа амтхан түрээсэлдэг болохоор алуурчны биеийн байцаал ямар ч бичиг баримтынх нь холбор байхгүй. Бараг нэрийн сайн мэдгүй л гин. Тэгээ бүр түрээсээ чиггүй хит хонсны сонсоод алуурчиндээс зүгтчиж гэдгийг ойлгон байшинд нь хэргийн үзлэг шинжилгээ хийж эхлэх ба хэдэн зуун цагтаа ирсэн охины биеийн эсгүүдийг хайж эхэлнэ. Ингээд өдөржингөө хайсны эцэст охины 8 хурууг л олж чадхаа үлдсэн 2 хурууг нь хайсан ч болсонгүй. Хайны үед баг унтахыг ч хүссэнгүй. Нэг өдрийн өмнө болтгой алуурчныг барьмаар байгаа болохоор бүр ажил дээр хонж өнжөөд эхэлдэг. Минсүү жоох охинтой болохоор энэ хэрэгтэй сэтгэл санаа нилээн эмзэглэж орой болгон охин руугаа залган яриастай. За ингээд цагдаа нар хэрэгтний хурууныхээ хэргийн газраас олдсон цусны дээжийг шинжилүүлснээр алуурчныг хэн болохыг ашгүй тогтоож ямархуу царайтай нөхөр гэдгийг мэдж авдаг.
Чойгийн алуурчин нөхөр дундэргэм насны ганц бие. Бас гэр нь маш эмгцэгцтэй байсан. Махны газар ажиллаж байсан. Гэх мэтчлэн хаюуны тамаг бараг тэр чигтэл таарж байна. Ингээд алуурчны хамгийн сүүлд ажилласан махны газар очиж уулзахад махны газрын эзэн өчөө хамгийн сүүлд 7 хоногийн өмнө цалинаа бэлнээр аваад дахиж ирээгүй гэж хэлэхгүй аргаа барсан тэгүү ойролцоох дэлгүүрүүдээр орон ийм хүн харагдаагүй үйз. Гэтэл тэнд байсан касчин залуу энэ ах манахаас байнга сүүжүү авдаг байсан штт гэдэг байгаа. Хоёр мөрдөгч маань дэлгүүрийн камерыг ухраагаа байж итэл дэлгүүрийн эзэн орж ирснэ. Энд дөнгөж сая сүүжүү аваад гарсан юм байна штэ гэж хэлэхэд манай хоёр тэр дураа араас нь гартал мань алуурчин дүрээрээ явж шүү. За тэгээд араас нь гүн очиж эцэст нэг барьж авлаа. Нэрэл хаюуны эснээр бүр нэг дотгошоогоо зантай дуу муутай нөхөр байна. Аллах эснээ тэр дор нь хүлээн зөвшөөрсөн ч тэгүүгээ асуусан асуултуудад олигтойхон ч хариу өгсөнгөө дуугаа суугаал. Тэгэхээр маргааш нь Минсүү хаюун хоёрыг авчираад байцаалгуултал. Манай хоёр маань алуурчны ивийг нэвтэхэ болоод яриулаад эхэллээ шүү. Алуурчин эмэгтэй хүнтэй харилцаж чаддгүй болохоор тэгүүг байцаалтын өрөөнөөс гаргасны дараа бүр нэлээд дэлгэрэнгүй аллахын тухай ярина. Охиныг барьцаалаад ар гэрээс нь мөнгө нэхий гэж бодж итэл охин уйлаад байсан болохоор нь аргагүй өрхөнд алсан гэж авхаа эмэгтэй хүнтэй насаараа өртөж үзээгүй болохоор боломж гарсан дээр нь охиныг алдчаад хүчинсэн гэдгээ хэлнэ. За тэгээд замбраагүй юм харж чаддгүй өвчтэй болохоор охиныг хэдий хэсэг болгон тасцсан тухай үннээ өчнөө. Охины 2-3 хаан байна. Гэтэл энэ нөхөр өөрөө барилга дээр ажиллаж байхдаа осолд ороод 2 уруугаа алдсан юм байна л да. Тэгээд эмэгтэйчүүд тахир дутуу гээд мух хараад байдаг болохоор эмэгтэйчүүдэд уурсан уураа охин дээр гаргаж 2 хурууг нь тастаад хотоос хол аваачиж хайсан. Тухайгаа илж манай хоёрын нервийг хөдөлгөөд хайнуу. За ингээд 5 настай охиныг он цэрцгийгээр хөнөөс итгээд шүүхээс бүх насаар нь хорих ял оноо. Чанга тэглэмтэй орхон руу зөөх үеэр охины өхөл дуурсан ард иргэд автобус руу өндөг шидэн дургуцлаа илэрхийлж байдаг. Хүний мөсгөө адгийн алуурчин амжилттай барьсан манай хоёр хилцээр буюу гуруулаа гарч овоодын шил сөөжүү цааш нь харуулжээ. Нийлэн согцсон Минсүү тиймэрхүү адгийн амтыг яаж хорвоо даадаг байна. Гуруулаа цаашдаа солонгосын бүх цуврал алуурчдыг барьцгаая л гэсэн авж байна. За тэгээд манай 3 салын явхад нэлээд уусан Минсүү нэг залуутай мөрлөлдсөн биш. Нөгөөх нь худаг гаргаад Минсүүг яг хутгалах гэж идэл Минсүү ажлын үнэлгээ хийжнаа. Аватартал цагдаагийн үнэлгээ харна кармалчлгүй яхав. Минсүү дарганараас агарч улагч ширээ сандал гээд ажилдаа эрэхтэй зүйлсээ гуйсан боловч цагдаагийн ерхий газар одоо болтол манай эдийн ажлыг үнэлэхгүй байгаа нь ойлгомжтой байлаа. Та нарт гаргах төсөв байхгүй. Өөртөө яажгаад болох гэсэн хариу ирж. За тэгээд тээгүүж манайтай харилцаа нагаагүй болж энэ хэд цайны цагаар хамт хоолойд ингээд дараагийн аллагуудад хэрхэн хамтарч ажиллах талаараа ярилцсан шигээл сууж байна. Энэ үед Минсүү олон жил ажилласан туршлагатай хүний үед Солонгосын анхны цуврал аллага болох Хвасооны хэргийг дахин нээж ажиллахыг хүсдэг тухайгаа дуртахва. Хэрвээ та санаж ивэл би хэдэн сарын өмнө яг энэ хэргийн тухай кино төвчлөл оруулсан байгаа. Ер нь энэ цуврал алуурчид улс орны эдийн засаг өсрөнгөө хөгжих үеэр маш ихээр гарч ирдгийг дуртахва. Цуврал алуурчид эхлээд өөрөөсөө сул дорой гэмгүй амьтдыг алж эхэлдэг. За тэгээд сэтгэл нь ханахгүй хүн гэмтэж эхэлнэ. Нэг хүн ална, хоёрыг ална. Ингээ баригдахгүй гэдгийг мэдэрчүүл зогсоо зайгүй алж эхэлдэг. Сэтгэхүй онцлогтой байдаг тухай нарийн тайлбарлаж өгч гэнэ. Дөрсөлөгдөн эртээд Минсүүгийн үнэлгийг авсан Го Юн гэх залуу хүний нүднээс далд газар нэг хөөрхөн нохоог яргалан алж байгаагаас харахад бараг дараагийн цуврал алуурчин маань гарч ирэхэд бэлдэж байгаа болтойдаг шүү. Тэгснэ бүр Минсүүгийн цагдаагийн үнэлхэн дээр өөрийнхөө зургийг эвтэйхэн гихчин нааж байна. Энэ мө одоо юу л хийх гээд байна да. Гэтэл орой ганцаар явж байгаа бүсгүүдээр очсноо би цагдаа байгаамаа. Асууж тодруулах зүйл байна. Гэд нэг тишээ дагуулад явж байгаа харагдана. Солонгосын нэлээд биелэгж хүмүүс амьдардаг Ганнам дүүрэгт нэгэн настайр гэрлүүг ортол эхнэр нь газар унцсан хамаг цус нь урсаад үнэхээр аимшигтай дүр зураг өгтөхва. Нөгөө гоён чинь алах барьсан чи бас юун төгцөг вэ? Гэд мань настайрыг ч мөн алхаараа хідэн аруудаа толгоорын цохин аминд хөнөөж өргөдөг. За ингээд Солонгосын түүхэнд хамгийн амар цуврал алуурчдын нэг инхүү гарч ирснээр манай хідэ ажиллаж ундрахын дээ. Хэдэн гэмтэрхтнүүдээ гэж итэл Боншиг гэдэг нэлээд далчилсан зантай нөхөр хүнд гэмтэрхтэд тэмцэх хилцээний ахлах мөрдөн байцаагчаар томилогдоод хүрээд ирдэг. Энэ нөхөр өмнө нь хариуцлага алдаж цагдаагийн газраас хөөгдөж байсан ч хамаатан цагдаагийн том дарга гинэ. Тэгээд арын алгаар өндөр албан тушаал томилогдоод буцаад ороод ирж байгаа нь. Яаж яхад хаяа энэ нөхрийг өмнө нь шараа болгож исэн болохоор хаяуныг бүр үзэхгүй. Одоо өндөр албан тушаалтай болсон гэсэн шиг манай эдийн өрөөлөө орж ирснээр бүр томроод болтгоо. Хаяа айдсан. Чи юу бацсан бэ? Цагдаагийн газар чамшиг нусгаануудыг ажилд авдаг болоо юу? Энтергээдгүй бүр хүнтэй яасан ч муухай харцдیں۔ Хаяун гаднаас орж иртэл чи гэмтэргийн сэтгэл зүйс судалдаг болсон гэлөө. Чиний цагдаа гэж хайш харсан юм байдیں۔ Гэх зэрэгээр доромжилж гарна уу? Парт 2-ын төгсгөлд Ганнамд настаачуудыг хөнөөсөн 2 дахь аллага гарсан да. Хэргийн газар тээгүү туслахаа дагуулаад яваадчдаг.
Алуурчин баян айлд орсон мөртлөө ширхэгч мөнгө аваагүй. Зүгээр л хоёр хөгшнийг үхтэл нь цохиж алсныг хараад тэгв. Ойр дотных нь хүмүүс өшөө авсан байж магадгүй гэсэн дүгнэлт гаргаа үжитэл цагдаа нар мэдэгдэл чигээгүй байхад сэтгүүлч нар энэ хэргийн талаар хаанаас олоод мэдсэн бүү мэд хэргийн талаар шүүгээд эхэлдэг. Тэгсэн чинь нөгөө боншигч нь хэргийн талаар хамаг мэдээллийг сэтгүүлч нарт өгсөн байгаа юм чинь. Гоён өөрийнх нь аллагын талаар гарсан сонин сэтгүүлийг бүгдийг авсан анхааралтай гэгч нь уншиж байлаа. Тэгүн үед талигаач нарын цогцсны задлан шинжилгээний дүгнэлтэд танилцах ба толгоор нь ямар нэгэн зүйлээр 20 гаруй удаа цогсон гэдгээс өөр олигтой дүгнэлт байсангүй. Тэр ч бүйл хэргийн газраас хурууны хий олдоогүй болохоор хэрэгтнийг яаж барих уу гэдэгт санаан зовж эхэлнэ. Энэ үед гоён ээлжид алхаа ихээр бас л Ганнам дүүргийн баян ээлийн гадаа иржээ. Хонхын дараа үстэл эрэгтэй хүний дуу гарахаар нь айс нуяасан өнөөдөртөө алхаа ихэ болдог. Маргааш өглөө энэ айлын нөхөр нь ажилдаа явсныхан дараа нөгөө алхаа барайл гэрлүү н орж байгаа харагдана. Бөөр нэг өстой арчаагүй гоц. Эрэгтэй хүнтэй болохоор яаж чадахгүй. Тэгснээ өөрөөс нь хүч авахтай эмэгтэйчүүд эсвэл настаачуудыг дээрлэхэж хөнөөдөг гэхээр за тэгээд энэ айлын гэрийн эзэгтэйг бас л тэрх рүү алхаараа цогсоор угаад хөнөөсөн байгаа. Өмнөх хэрэг болон энэ хэргийг нэг хүн үлдсэн байж магадгүй. Гисэн таамаг олон нийтэд төрж эхлэх ба яалтчгүй хоёулаа Ганнам дүүрэгт үлдэгдсэн. Тэгснээ хоёулангаас нь нэг ч мөнгө төгрөг аваагүй. Бас яг адилхан алхаараа цогсон зэрэгээс харахад яалтчгүй цуврал алуурчин байна гэсэн дүгнэлтэн төрнэ. Ингээд хаяон хэргийн газар очтол нөгөө боншигч нь гарч ирснээр дөвчгнэн. Чамд энэ хэрэг хамаагүй. Цагдаагийн газрын зөөрөнд ажилтсан байж өөрийгөө хэн гэж бодоод байгаа. Гэх зэрэгээр албан тушаалаа ашиглан хаяоныг дотогшоо нэвтрүүлсэнгүй. Энэ үед гоён тэн цугларсан хүмүүс дүнд зогсож байх ба цагдаа нарыг харан иш чавас гэсэн байдалтайгаар инээмсэглэн тохуурхаж байлаа. Яаж жагаад нөгөө далчгалсан боншигч нь дарга нар руугаа ороод хаяоныг дахиж хэргийн газар оруулмааргүй байна. Гэсэн хүсэл тавих ба боншиг том артаа болохоор хэлснээр нь хийхгүй бол дарга маань өөрөө ажилласаа хосогдчих гээд их л хэцүүхэн байдалд орчлоо доо. Гэтэл Ганнам дахин аллаг гарсан дуудлага ирснээр цагдаа нар бөөндөө гаран гүйцээх ба энэ үед хаяон машинаасаа юм авах гэж гарахдаа цагдаагийн машинууд бүгд байхгүй ганцааран ямар нэг юм болжээ гэдгийг гадарлан таньдаг цагдаагаас асууж байж гуравтгааллаг гарсан тухай олж мэддэг. Ингээд Минсү хаяон хоёр хэргийн газар яараа очтол дотогшоо оруулахгүй. Нөгөө боншигч нь та хоёрыг оруулахгүй гэдэлээ. Энэ боншиг хариуц зэрэг болохоор та хоёр одоохондоо ажил дээр очиа байж. Мэдээлэл авахар үгүй гэж дарган чаваас гуй хаягдахад Минсү бүр уурлан яахлаарэ бид хоёрыг оруулдаггүй. Гэх зэрэгээр хөөхөн маргаан дэгдэгээл амжиж байна. За тэгээд манай хоёр угаасаа дотогшоо орж чадахгүй болсон болохоор гадаа нь хүлээж угаад тээгүүг хэргийн газраас гарч ирэх үед дотор юу болсныг асуухад өмнөх аллагуудтай яг адилхан байна. Нэг ялгаатай нь гал тавих гэж оролцсон байна. Гэж хэлхийг сонссон хаяон дотроо нилээн бодлогширж байгаад өмнөх аллагуудын хоорондох цай бараг 14 хоног байсан. Гэтэл 2 дахь аллагын дараа 7 чонохгүй 3 дахь аллагаа ийсэн байна. Өөрөөр хэлбэл алуурчин баригдахгүй гэдэгтээ итгэлтэй болж илүү зөргижиж байна гэсэн дүгнэлтийг гаргана. За ингээд цагдаагийн газраас аллагуудын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн ч 3 аллагыг нэг хүн үлдсэн хэсгээр тодорхой хариулт өгсөнгүй. Манай хоёрын хувьд хэргийн газар дээр очиж байж л чухал мэдээллийг олж авна штэ. Тийм болохоор Минсү нөгөө шүүх шинжилгээний дүүгээрээ аргалуулж байгаад хэргийн газар руу орж чаднаа. Алуурчин настай эмэгтэйг толгоор нь хідэн 10 удаа цохиж зэрлэгээр хөнөөсөн байх бөгөөд гэрт нь гал тавих гэж оролцсон улмөр бас сефиг нь оролцсон дүр зураг харагддаг. Хаяа энэ бүхнийг хараад алуурчин албаараа цагдаа нарын толгойг эргүүлэхийн тулд гал тавьж сеф оролцсон байж магад гэж сэжиглэх ба талигаачийн нөхрийн хар цув гэрээс нь алга болсныг олж мэддэг. За ингээд тээгүүтрээвийн дэлгүүрүүдийн камерыг шалгаж агаад алуурчны дүрсийг олж чаддаг. 20-с 30 орчим насны залуу талигаачаас алга болсон хар цувыг өмссөн хээвнийг алхаж байгаа нь харагдах ба даач урдаас нь битсэн камер нэгж байсангүй. Удалгүй шүүх шинжилгээний газраас 2 дахь болон 3 дахь аллагын хэргийн газраас адилхан гутлын хээ олсноо хэлэх ба 40 арзмарын уулын гутал гэдэг нь батлагдсанаар Ганнамд гарсан 3 аллагыг нэг хүн хийсэн буюу цуврал аллага гэдэг нь батлагддаг. Алуурчны араас нь авсан бичлэг гутлын мөрнөөс өөр ямар ч нотлох баримтгүй цагдаа нар энэ нөхрийг яаж барих вэ гэд хуралдаж байх үеэр хаяан орж ирснээр бүгдээрээ энэ хэргийг нээлттэй явуулъя. Алуурчны ардаас нь авсан зургийг олон нийтэд цацъя. Гэсэн санаа гаргахад бүгд л гайхаад явчихна. Хэргийг нээлттэй явуулбал хүмүүс энэ тэндээс янз янзын мэдээлэл өгөөд тус болохоос илүү ус болж хэргийг улам сунжруулад байдаг болохоор ер нь л альч газрын цагдаа нар ингэх дургүй байт юм байна л да. Тэгэхдээ хаяаны зорилго ард иргэдээс мэдээлэл авахтаа биш. Зүгээр л алуурчны дараагийн аллагаа хийх хугацааг нь арай холдуулж цаг хожих зорилготой байгаагаа тайлбарладаг. Энэ алуурч өөрийнх нь талаар цагдаа нар юу ч мэдэхгүй байгаа. Гэсэн итгэлтэй байгаа болохоор сүүлийн аллагаа богино хугацаанд хийсэн байна. Энэ чигээр нь явуулбал наад чинь өдөр болгон аллах хийсэн ч чадхаар итгээд юм шиг байна. Гэж хэлэхэд одоо л хаяаны санааг ойлгосон цагдаа нар санал нийлж байна. Гэтэл нөгөө боншигч л ганцаараа хаяаныг эсэргүүцэн төвчгнөөд байдаг шүү. Энэ нөхөр дарга юм байж ямар ч чадваргүй ялтчгүй араа ялганах гэсэндээ том дуурч хүн загнахаас өөр ямар ч шидгүй амтан байлаа.
Ингээд маргааш нь цагдаагийн газраас Ганнамд 3 алдаг үлдсэн цовруул халуурчны зургийг олон нийтэд танилцуулан энэ тэндгүй 90 сурвалжилчгүй зураг туудсуудыг нааж эхэлдэг. Тэр даруйдаа л цагдаагийн газар руу баахан дуудлага ирэн наад чинь тэрч байж магад, энч байж магад гээд маш олон хүн залгаад эхэлнэ. Гэхдээ аль нь ч алуурчныг барих сэжүүр өгч чадсангүй. Харин гоёун өөрийнхөө талаар энэ мэдээг харан цагдаа нарт баригдаж магадгүй юм байна гэсэн айдас төрж хэсэгтээ алгаа хийхээ зогсоосноор ямартайч хаюуны төлөвлөгөө амжилттай болдог. Одоо энэ цаг хугацааг ашиглан энэ нөхрийг яаж барьж авах вэ гэдэг л асуулт үлдлээ. Хэргийн газруудыг дахин шалгасан ч хэрэгтэй холбоотой нотлох баримт олж чаддгүй. Манайд өдөр шөнөгүй ажилласан ч өд төхөн сэжүүр болж чадалгүй явсаар сүүлийн хэрэг гарснаас хойш 2 сар өнгөрч ард иргэд цагдаа нар ажиллаа хийж чаддсан юм уу юм. Гэхдээ цагдаа нарыг шөмжлээл эхэлж байна. Энэ үед гоёун номын дэлгүүрээс хүний анатомийн тухай ном аваад хүний биеийг яаж хэрчиж тасдах талаараа судалж эхлэх ба. Бүр болоогүй өөрийнхөө бүтэн биеийн рентген зургийг авахуулаад дараагийн хөргөчтөө хаагуур нь яаж мөчлөхөө хүртэл сайн бэлдэж байгаа нь аимшигтай. За ингээд нэлээд хугацаа өнгөрсний дараа гоёун угаасаа баригдахгүй юм байна гэсэн итгэлэн дахин төрж алгаа хийж эхлэхэд бэлэн болжээ. Ядж хахад цагдаагийн дарга манай хоёртой уулзан та хоёрын үгэнд орж нээлттэй мөрдлөг явуулснаас болоод алуурчин нуугдчихлаа. Гэх зэргээр зэмлэн дахиж хэргийн мөрдлөгөд оролцохгүй шүү. Өрөөндөө анализа хийгээд сууж бай. Гээд загинтж байх шиг. Энэ алуурчнаа яа гэж байхад бас нэг гөлисэн юм хар шөнөөр нэг эмэгтэйг дагаж байгаад яг гэрийнх нь үгэнд хэд хэд тутаглаад зүгтж байх ба. Гэрлүүг орох замдаа хөршийнхөө сүүх хулгайлж ууж муугаад бүр нэг бүтггүй нөхөр болтой. Тэгснэ хүн утгалсан утгаа шүүгэндээ айгүй нандин чийгээд бас л ёётой гар юм уу даа гэмээр. Энэ нөхрийг одооноос бүгдээрээ халзаак гэд удаа авчи. Дүрсэлэгдэн манай эдийн өрөөнд бусааны цагдаа нар ирэх ба хаяноос туршлага судлахаар ирсэн гинэ. Ингээд харахад өөрсдийнх нь дарга нар л тоохгүй байгаа болохоос манай хоёрын нэр хүн дуулан гайгүй өсөөл байх шиг. Хаяон ч мэддэг чаддаг зүйлсээ харамгүй уалцгаа. Бараг дийлэх цуврал алуурчид бүгд бага насандаа гэр бүлийн асуудалтай байдгийг дурдаад алуурчид бага насандаа авсан шархаа хин нэгнийг тамлан зовоож тайлгаруулдаг тухай альдаг. Бороо орсон орой нөгөө алзаагч нь дараагийн өхөргчөө хайн гудамжинд нилээ алхаж байгаад нэг эмэгтэй араас дагах гэтэл нөгөөх нь найз залуутай байхаар нь шууд болж гин. Ийм л арчааг байгаа штт. Тэгээд цаашаа алхаж байгаад ганцаараа явж байгаа эмэгтэйг онилоод авлаа шүү. Араас нь нилээн дагж байгаад хөнгүү газар очмогц гидс рүү хид хид тутгалж итэл машины гэрэл туснаар тэр дөрөө сандраал зогтчлаа. Тэгснэ нөхөр унтахынхаа өмнө сая хүн утгаснаа бодон бүр багтаа нарахгүй баярлж байгаагаас харахад яавч ирүүл нөхөр шээ. Хоёр эмэгтэйг хөнгүү газар утгалсан ноцтой ориг гарсан болохоор цагдаагийнхан гэмт этгээдийг эрен сурвалжилж эхэлнэ. Минсүү хаяа хоёрч бас ямар ганц хэрэгтэй зууралдаад байлтай биш. Энэ хэргийн сэжигднийг ч бас барихаар шийддэг. Тээгүүгийн хувьд энэ хэргийг Ганнам гарсан аллагтай холбон нэг алуурчин үлдсэн байж магадгүй гэж сэжиглж эхлэх үед хаяа Минсүү хоёр сүүлд гарсан хэргийн гэрчтэй уулзан ямар шуухан нөхөр байсныг асуухад жижигхэн биетэй халзан бас биеийн тамирын уцтай байсан гэж хэлэх ба Ганнамд гарсан хэрэг энэ хэрэг хоёр шал өөр тустай хэрэг байна гэдэг дүгнэлтэнд хүрч тэр хэд ингээд хоёр алуурчныг хайж болох үнтгэн даалгавар дунлаа. Халзаагийн утгалсан хоёр эмэгтэй хоёулаа амьд байгаа тухай мэдээ зурагтаар гарснаар халзаак бүр бөөн уруулж илүү том хутга бэлдээд тавьж байна. Ингээд маргааш нь хаяон тээгүүтэй уулзан яг одоо хоёр цуврал алуурчныг барих хэрэгтэй байна гэж хэлтэл тэр хэд бүр шок. Хаяоны хувьд Ганнам дадлах хийсэн алуурчин алх ашиглан хөргөчдөө маш олон удаа цогжаалдаг хүн. Хизээч хутаг ашиглаж олон нийтийн газар хүн алахгүй гэж бодож байгаагаа хэлээд яалтчгүй хоёр тустай хэрэг байна гэдгийг ойлгуулах гээд их л хижээж байна да өөрх юм. Ингээд мөрдөгч нарт хоёр цуврал алуурчин байгаа тухай хэлтэл нөгөөд нь бүр итгэдэггүй. Нэг алуурчнаа яа гэж яхад бас юм хоёр дахь алуурчин бай. Гэх зэрэгээр их л дургуутж гинөө. Дүрсэлэгдэн биеийн үнэлэгч бүсгүй үйлчлүүлэгчийнхаа гэрт орж харагдах ба маргааш өглөө нь болоход цусандаа утгалтсан гоён шүршүүрийн өрөөнөөс хэвнэг гарч ирж байгаагаас харахад өчигдрийн биеийн үнэлэгч бүсгүйг зэрлэгээр хөнөөснө нь ойлгомжтой байв. Минсүү хаяа хоёр гадуур явж итэл дарган залгаад нөгөө цуврал алуурчинг чинь барьчлаа гэж хэлэхэд манай хоёр бүр гайхан ажил руугаа хамаг хурдаараа тавхилаа. Ингээд байцаалтын өрөөнд яваа ортол нэрнгээсээ гоёныг барьсан байд юм да. Энэ нөхөр нэг биеийн үнэлэгчийг хүчээр авч явах гэж байгаад цагдаа нарт баригдаад ирсэн гинэ. За тэгээд хамгийн ихэнд нөгөө л далчилсан боншиг чинь дахиад орсон. Гоёныг байцаах ингэн. Алуурчныг барихад нэг ч нэмэр болоогүй юм байж хамгийн ихэнд байцааж энтер. Солонгосчоос монгол шиг арын алга гэдэг амар хүчтэй юм уу? Боншиг ороод байцаалд автал би 20 хүн алсан. Яасан? Амьдралдаа над чиг алуурчинтай таарад айж байна уу? Гэгчлэн боншигийг ёстой ёжилж өгч гин үү? За тэгээд боншигийн асуусан асуултыг тойруулан яг баттай аллага үлдсэн гэх нотлох баримт нэгийг ч гаргаж өгөхгүй бараг тоглоод байгаа мүү гэмээр зан гаргаж гинөө. Угаасаа тэгээд боншигч гэж боншиг ямар ч байцаа хурж чадвар байхгүй. Шал дими цаг үрж итэл гоён гэнэт газар саваад амнаас нь хөөс сахраад татаад эхэлт юм да. Манай хэд бүгд санд руу орж ирээд харшлын эсрэг тариа тарьж байж арай гэж амийн аварлаа.
Ядж хахад энэ нөхөр татдаг өвчтэй мүү эсвэл ингэж жүжиглээд байгаа мүү бүү мэд. Цагдаа нар хэсэгтэй гавын тайлхаар л боллоо. Тэгсэн өнөөгч нь шээмээр байна гэдэг харна Боншик нойлын өрөөлөө дагуулад ортол Боншикийг ганц өхөж унгаачаад цонхоор нь гараад гүйчүүл яах вэ? Гоёныг үж яхахыг харсан тээгүү хаяа хоёр араас нь тэр дороо гүнэ. Бүхэл бүтэн цагдаагийн ерөнхий газрын байрнаас алуурчныг нүдэн дээр алдсан гэд Боншик дураак өгтлээ загнуулж байна. Тээгүү араас нь гүсэргээд Гоёныг барьж авсан ч гидсэндээ утгалуулчихна. Ашгүй хаяа амжиж ирснээр Гоёныг арикийн зогсоон баривчилж чаддаг. За ингээд энэ дураакийг буцаад цагдаагийн газар авчран дахин байцаалтын өрөөнд оруулаад тасгийн дарга өөрөө байцаалт авах гэтэл хаяун түүнийг болиулаад энэ нөхөр саянаас хойш яжаад байхад их өнгөрөө зантаа нөхөр байна. Та шууд яваа орчвол юу ч хэлэхгүй бах. Хамгийн бага цалтаа мөрдөгчөө эхлээд оруулъя. Гэсэн санаа гаргаснаар тээгүүгийн туслах яваад орлоо. Нэрэл хаяуны хэлснээр ёстой сагсуурж өгч гинөө. Чам шиг юмтай юугаа иртээ. Би өөрийнхөө зиндааны үнтэй л ярина. Даргыгаа дууд гэж гүрийчлээ шүү. За ингээд тасгийн дарга яалтчгүй байцаах болоход хаяун бүр баахан янз бүрийн цаас давхар тавьснаа. Та нэг бариад орвол өөрийнх нь талаар нэлээх мэдээлэл цуглуулчих гэж бодоод танаас сүрдэх маягтай болох бах. Гэх зэргээр алуурчинтай яаж сэтгэл зүйн тулаан их вэ гэдгийг нь зааж өгч гинөө. За тэгээд тасгийн дарга явж ороод өөрийгөө танилцуултал одоо л миний зиндааны хүн ирлээ. Энтергээд их хэгжүүрч байна. Гэхдээ авч орж ирсэн бичиг баримтуудыг нь харан нэрэл хаяуны хэлснээр нэлээд сүрдэж байгаа болтой. Удалгүй 20 хүн асан тухайгаа хэлэн хохирогчдыг хаана болсон байршлуудаа хүртэл бичиж өгнө. Энэхэд Гоёныг цуврал аллах хийснийг нь мэдчихсэн ч арай ч ийм олон хүн алсан гэж бодог болохоор бүр шоконд орно. Мань нөхөр алсан хүмүүсийнхээ цогцыг их сургуулийн хойно байх уулын мухарт бүгдийг булсан байх бөгөөд цагдаа нар өдөржин шүнжин тэр хавийг ухан 19 эмэгтэй цогцыг гаргаж авлаа. Минсүгийн бүр төвчээр нь алдагдан Гоёныг 9 шидээр харааж эхлэх ба хэрваргийн сэтгэлийн өдлөө гаргаад байдгүй хаяун хүртэл ууралцсан. Гараа зангидаад Гоёныг бараг зөхиод авахд бэлэн байв. Гэтэл Гоён бүр гимсэн чинжгөө бараг инээгээд байгаа юм биш үү дураагчаа. Гэрт нь нэгжлэг идэл за бараг эн тэндгүү цусны толб. Хасаагүй хэргийн нотлох баримтууд битүү. За ингээд 1986 оны Хваас оны аллагаас хойших хамгийн том цуврал аллагын талаар цагдаагийн дарга олон нийтэд мэдээлэх бөгөөд үүнийг сонссон ард иргэд байтугаас сэтгүүлч нар ч сонссондоо итгэсэнгүү. Бүгд л арай үгүй байлгүй дээ гэсэн янзтай байлаа. Энэ мэдээг сонссон ард иргэд сүүлийн үед гарсан хутгатай алуурчны хэргийг ч гэсэн энэ нөхөр хийсэн биш үү гэсэн цоо яриадэгдэн телевизээр хүртэл гарах үед нөгөө халзаагч нь энийг сонсоод бүр бөөн уур. Наад чинь миний хийсэн хэрэг штэ. Яахлаарэ тэр муу новш миний эргийг булгах гээд байгаа. Гэд нэг сайхан юм эзэн юм шиг уурлаад байдаг шүү бүр. За ингээд Гоёнгийнхэн нөхөр Ганнам дүүрэгтээ 9 хөгшнийг алсан. Бас 11 биеийн үлдэгч бүсгүйг зэрлэгээр алсан буюу нийт 20 хүн алсан нь тогтоогдож шүүхээс бүх насаар нь чанга тэглэмтэй 20 ангид 20 шийдвэр гаргалаа. Шорон руу явахынхаа өмнө Гоён олон нийтэд хандан баячууд хэрэг мэдэрээ. Явдалтай өхнөч бас ингэрээ мэдэж яваарай. Гэсэн үг хэлээд чанга тэглэмтэй 20 ангийн зүг явнаа. Гоёныг шоронд орсныхан дараа Хаяон Минсү хоёр ирэн ярьслага авах үеэр Гоён яагаад аллах хийх болсноо илдэг. Нэг бүсгүйтэй үерхэж байсан ч нөгөөх нь биеийн үлдэгч байсан болохоор биеийн үлдэгч бүсгүйчүүдийг үзэн ядаж алж эхэлсэн юм байна. Харин настачуудыг яагаад алсныг нь асуухад тэд нар чинь угаасаа л баячууд штэ. Муусаа баячуудыг алж л байх хэрэгтэй гэсэн хүн итгэмээргүй хариулт өгдөг. Тэгснээ өөрийгөө бүр нийгэмд зөв зүйл хийсэн хүн мэтээр дүвийлгэн амьдралд нь тохиолдсон бүх зүйлд бусдыг буруутгаж байгааг нь сонсож зуусан хаяуны төвчээр алдагдан Гоёна чи ердөөсөө мундаг хүн биш. Чи өөрөөсөө сул дорой настачууд бүсгүйчүүдийг зэрлэгээр алж зугаа гаргадаг өчүүхэн амтэн гэж хилтэл дүрсгийгээл уралж байна. Хаяун нөхөртөө дахиж ярилцах хүсэлж байсангүй. Хөгийн амтанд тохирсон ариуг нөгчгөөд манайх хоёр шоронгоос гараад уушин газар орон стрессээ тайлнаа. Адгийн алуурчинтай ярилцсан яриагаа мартагнах гээд хаяун ч өнөөдөр нийлээ ууж гинөө. Уусан гээд маргааш нь шартаж өвдсөнгүй. Манай хэдэд барих ёстой бас нэг алуурчин биш шүү дээ. Хаяун маань хэрэг болсон газруудаар яван ямар нэгэн сэжүүр олчих гээл хичээх ба. Тэгүүч шархан эдгэж эмнэлгээс гараад ирж. Хаяунтай уулзан өөрийг нь аварсанд баярлснаа илэрхийлээд одооноос хаяунд дахиж эргэлзэхгүй гэдгээ хэлэн хаяуны чадварыг үнэхээр их үнэлж байгаа гэдгээ ч бас хэлнэ. Энэ үед нөгөө алзаагч нь дахин нэг бүсгүйг даган гэрлүүн ороод хэдэн 10 удаа утгалж алчаад гэрт нь гал тавиад зүхтааж байгаагаар парт гурван маань өндөрлж байна. За тэгээд 20 эмэгтэйг алсан цуврал алуурчин баригдсны дараа Солонгосын цагдаагийн газраас албан ёсны мэдэгдэл гаргаж нийгэмд онц ноцтой цуврал алгууд үргэлжлүүлэн гарч болцсочгүйг анхааруулах ба иргэдийг орой тишин цагаар ганц нэгээрээ явахгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Гоёны гарт алуулсан биеийн үнэлэгч эмэгтэйчүүдэд харж хандах ах トゥ ус ойр дотныхон байхгүй болохоор цагдаагийн газраас оршуулгыг нь зохион байгуулж манай хэд оршуулганд нь оролцсон хүндэтгэл үзүүлдэг. Эдгээр бүсгүйчүүд өөдгүү ярахчны гарт амьдралынхаа сүүлийн мөчийг өнгөрөөсөн гэж бодохоор тэдний гол зурагдаж байлаа. За тэгээд цуврал алуурчдыг барихад асар их тусалцаа үзүүлсэн манай хэдийн нэр хүнд ч нэлээд өсжээ.
Бас хэрэгтнийг цагдаагийн газраас алдсан сэтгүүлч нарт нууц мэдээлэл тарааж хариуцлагагүй ажилласан Боншик Дуракийг ажлаас нь ашгүйнэг чөлөөлжээ. Бусад цагдаагийн газрууд өөр өөрсдийн гэмтэргийн зан шиг тодорхойлох алба байгуулахаар болж ажилтнуудаа манай хоёр руу явуулан туршлага судлуулж эхэлж байна. За тэгээд манай хоёр бүр сэтгүүлд ярьцлага өгөх ба сэтгүүлч цуврал алуурчдын сэтгэл зүйн онцлогийг асуухад манай хоёр хэлж байна. Дийлэх халдлагууд мөнгө эсвэл уш хонцонч гэдэг юм уу? Ямар нэгэн сэжүүрээс үүдэлтэй байдаг. Харин сүүлийн үед гарсан цуврал алуурчид ямар ч ийм сэтэл байхгүй. Зүгээр л нийгмийг тэр чигт нь үзий яддаг. Нэг өдөр гарч байгаа л хин нэгнийг онлоод шууд аллахаа ажигладаг. Иймэрхүү алуурчид хамгийн аюултай бас барихад их хүнд байдаг. Гэдэл сайхан тайлбарлаж өгч гинөө. За тэгээд ярилцлагын төгсгөлд төгс гэмтэрэгтэн гэж хизээж байхгүй. Эрт өрөө хизээ нэгэн цагт баригдах болно гэж хэлэхгүй айн үгийг халзаагт анхааруулга болгон зориуд хэлдэг. Сэтгүүлд гарсан нийтлэл олон нийтэд сайн хүрч гэмтэргийн сэтгэл зүйч гэдэг тусдаа цагдаа нар байдаг тухай мэдэж аван одоо л манай хоёрын мэрэгжил нийгэмд үнэлэгдэж эхэлж байгаа бололтой. Сэтгүүлч нар жээлжилжээрээ залган манай хоёртой ярилцлага хийх гэж оролдсон ч манай хоёрт ажлаас их юм байхгүй байхад бүгдд нь татгалцгаас өөр арга байсангүй. Манай хоёрыг дарга нар нь их л сайхан зантай хүлээн авч уулзаад гэмтэргийн заарын шиг судлах багийг илүү томсгож цар хүрээг нь тэлэх талаар ярилцчихэд гэнэт дуудлага ирэх ба сөвлөөс нэлээд зайтай байх газар хүн утгалуулсан ноцтой ориг гарчээ. Манай хоёр хэргийн газар яваа очтол хохирогчийг яг гэрийнх нь үдэнд гидс рүү нь хутгасан гэсэн мэдээлэл өгч байна. Өөрөөр хэлбэл алуурчин хохирогчийн нүүрний хувирлыг харан айдсаас нь таашаал авсан байна гэсэн үг. Ингээд харахаар яалтчгүй нөгөө халзаак юулцэх хэрэг мөн байх өндөр магадлалтай гэсэн таамаг гаргана. За ингээд халзаак нийтдээ одоогоор 7 хүн алж 10-аад хүн хутгалж шархтуулсан байгаа бөгөөд энэ нөхөр тутгалуулсан ч амьд үлдсэн хохирогчдоос алуурчныг дүрслэн илүүлж байгаад аман зураг гаргуулах ба бүр яг адилхан зураатгалаашгүй ашгүй. За тэгээд манай хэд илүү цагаар ажиллан энэ нөхрийн үйлдэл эргүүдийг судлан уялдаа холбоо гаргаж ирдэг. Энэ нөхрийн аллах үлдсэн газар нь дандаа метроны буудалтай ойрогоо гэжиглэн алуурчин метроны буудлаас гараад оройн цагаар ганцаараа явж байгаа эмэгтэйг өнөлж алаад байна. Гэсэн дүгнэлт гаргах ч алуурчинг барих ноцтой сэжүүрүүлж чадсангүй. Бороо орсон орой өнөг халзаагч нь нэг айлын гэрлүү Симеркийн явж ороод унтжсэн бүсгүйг хэдэн 10 удаа толгоор нь зохиж өнөөдөг. Энэ удаад тэрээр хутга биш маш том төмөр гинж таслагчаар хохирогчийг алсан байгаа. Тэгээд борооны усаар багж байгаа ваганга баяртай наргагүй инээж байгаа нь бүр нэг зэвүү үрмэр шүү. Дүрсэлэгдэн манай цагдаагийн хэд маань ажлынх нараа гарч сангипсэл шаранга сойж уугаад сайхан байж итэл хаяон оюун санаа нь бүр шал өөр газар байгаад байна. Хаяон нэг л биш байгааг анзаарсан Минсүү хаяоны 40 цай уух ба өрөөнд нь бүр битүү хаалгын зураг хөргүүд энэ тэндгүй байгааг хараад хаяонд нэлээд санаан зовх ба ах хүний хуваар хэдэн үг хэлдэг. Чамайг алуурчныг барих гэж хичээж байгааг ч ойлгож ийн л доо. Тэгвэл миний дүүс ажил амьдралаа тусад нь байлгаа. Ажлаад харж орж ирчээд алуусан хүмүүсийн зураг хараа суугаад байхаар наад сэтгэл санаа чинь ямар ойлог байх вэ? Залуу ингээд яваад ич болохгүй. Гэд нэлээд санаа зовсон байдалтай зөвлөгөө өгөхөд хаяон ойлголоо ахаал гэж. Гэсэн ч үгэнд нь орсонгүй. Орой үчийн цагаар гарч алуурчны явсан замаар яван алуурчдын сэтгэл зүг ойлгохыг хичээж байхдаа ингээ иргэдийг айлгаад хөвгтөөлөн болж байна. Бүр ямар сайндаа ажлынхаа ширээн дээр хутга тавьсан сууж байгааг нь хараад Минсүгийн санаа бүр зовчихно. Энэ үед нөгөө алзаагч нь моцикл хулгаалan Сөүлээс нэлээд зайтай байх газар очиод бүр гигэн цагаан өдөр мөрөөрөө хүргэлт хийж явсан бүсгүйг хутгалан хөнөөж байгаа арга тухай баригдана гэж санаа зовхооч болсон бололтой шүү. Хаяон сүүлийн үед сэтгэл санаа нэг л докторгүй ажилдаа хит их улаарай. Дуушуу багтаа дараа улам дуушуугүй болоод байгаад санаан зовсон Минсүү хаяонт ярилцсан. Чи хэсэгтэй чөлөө. Ийм байдалтай үргэлжлүүлвэл чиний сэтгэл зүйч нь гэмтээ 7 дорын болно. Гэд зөвлөхөд гүй би ажиллаа ин. Алуурчныг заавал барина. Гэд гүрийгэд байдаг шүү. Сүүлийн үед амар алхууд гараад байгаагаас болж орой үчийн цагаар явах хүмүүс багасч орой ажлын тардаг бүсгүйчүүдийг нөхөр аав ээж нь туссноос болоод мань халзааг хохирогчтой олоход их хэцүү болж эхэлжээ. Тийм болохоор хүссэн үсээгүй айл руу орж алгаа их ба байшингийн шитачаад зүхтааж байна. За ингээд манай хэд хэргийн газар очиж үзэхэд энэ хэргийг халзаак үйлдсэн харваас ойлгомжтой байдаг. Халзаак 30-аас 40 насны жижиг хэн биетэй бас өөртөө итгэх итгэлгүй учраас хүнтэй ярихтаар нүдрүү нь харж чаддгүй байх. Гэх зэрэгээр хаяон урьдчилсан таамаг гаргах ба цагдаа нар алуурчныг эрен сурвалжилж энэ тэндгүй айлуудаас асуун тодруулаад явж байлаа. Нөгөө алзаагч нь бараг өдөр алгасахгүй хүн алдаг боллоо. Өнөөрөө нэг айл руу яваа ортол эрэгтэй хүн байсан болохоор алхаа болон оронд нь төрөвчийг хулгайлах гэж байгаад баригдчихнөө. Мэн залуу ганцаараа биш аавтайгаа хамт байсан тулдаа халзаакийг дорн барьж аваад цагдаад дуудлага өгчнө. За ингээд Гүлисэм алзаакийг хайж өчнөө олон сар болсны эцэст ийхүү барьж аваад Сөүлд байх цагдаагийн төв газрын байранд авчирдаг. Энэ удаад хаяоныг байцаалтын өрөөнд хамгийн ихэнд оруулж халзаакаас байцаалт авахулахад нэрэл хаяоны хэлснээр өөртөө ямар ч итгэлгүй хүний нүд рүү ихцэлж харж чадахгүй амандаа бовтонсон нөхөр байв. Байцаалтын үеэр өлегтэй мэрэхгүй байсан болохоор хаяон байцаалтын арга барилаа өөрчилж мань нөхөртэй маш зөөлхөн харьцаж өөрийг нь маш сайн ойлгоно гэдгээ тайлбарлан хэлэхэд халзаакийн дотор нь уужирч үннээ хэлж эхэлдэг. Халзаак нийтдээ 13 хүнийг хутгалж хөнөөсөн гэдгээ хүлээн зөвшөөрөх ба нэмээд 20 гаруй хүнийг хутгалж гэмтээснэж бас хэлдэг.
Мань нөхөр бүр баг байхасаа л бусдад дээрлэх хүснээсээ болоод нийгмийг үзэн ядаж хамаг амьдрал нь сүрсэн тухай ойлгох ба амьдралд нь ганц өөртөө итгэх итгэл өгч байсан зүйл нь хүн алах байсан тухай альдаг. Аллахаа ярьж эхлэх үедээ мань нөхрийн нүд нь гэрэлтэн, царайнд нь баясал тодорч бүр нэг бахархмаар юм хийсэн мэт дуртай наргагүй ярьж эхлэнэ. За ингээд аллагуудыг нь нэлээд дэлгэрэнгүй яриулж аваад байцаалтын өрөөнөөс гарахад халзаакаас байцаалт авах гэсэн дүүргийн цагдаа нар аягүй болуулаа ирчих. Хаяон тэдэнд халзаагтай ивэр харьцаж байцаалт авахгүй бол юу ч ярихгүй шүү гэж анхааруулснаар энэ цагдаа нар ээлжээлжээрээ халзаагтай уулзан эвтэйхэн хэргийг нь хүлээлгэсээр байв. Халзаакийг дагуулад хэргийн газар очиж өвүүлсэн хэргийг нь давтан илгүүлэхэд бүр дуртай нарахгүй химэл манекеныг зөксөө зайгүй хутгалж байгааг харсан цагдаа сэтгүүлч нар бүгд л шоконд орно. Тэрнээс гадна хийсэн эрэхтэй огтхон ч гимшгүй. Хөвгөгч нарын ар гэрийнхнийг доромжилж тэднлүү инээж байгаа нь үнэхээр зөв үргэн байлаа. Ингээд 2007 оны 11 сард шүүхээс энэ нөхөрт бүх насаар нь хорх ялаа носноор чанга тэглэмтэй хорх анги руу явна. Бүтггүй алуурчныг шорон руу явуулчаад хаяон нойлд нүр угааж итэл нөгөө далчгасан ким сэтгүүлч нь уцаар ярьж байгаа нь сонсогдох ба дахиад цуврал алуурчид гараад ирэхгүй бахта бичиг сэдвгүй болчиход байх юм гэж ярьж байгааг нь сонсоод хаяоны уур хурч мань нөхрийг барьж аваад хэд цохиол авч ийн. Ажлаасаа гараад цэцэрлэг түрээлэнд сууж байсан ч хаяоны толгойд алуурчид хаана угдж байгаа бол гэсэн бодол хэргэлдээ цалдгүй. Өөрөө ажлаа тараад явж байхдаа бас л ажлаа бодон хурдалж байгаа. Замын хажуу руу өнхрөн машинтайгаа осолд орчдөг. Тэр дороо эмнэлэг түргэгдсэн ч хүнд осолд орсон болохоор хэсэгтэй л эмнэлэг твтэж бие тэнхрүүлэх шаардлагатай болдог. Дүрсэлэгдэн Hyundai маркийн хар машинтай нэг залуу автобус хүлээж байсан бүсгүүдээр очиод гэрлүүн хүргээд өгье гэж хэлэхэд бүсгүйч нээгэх юм бодсонгүй. Баярлал машинд нь суудаг. Нилээ ийдэг боловсон зантаа мөг итэл замын дунд гэнэт зан нь өршлөгдөн бүсгүйг шууд цохиод авч шүү. За ингээд энэ нөхөр бүсгүйг боомлж хөнөөчөөд хүчинцснийхээ дараа цогцыг нь хар утанд хийгээд хавцлаас шидэж байгаа харагдана. Минсүгийн хувьд хаяон осолд орж хүндхэн байдалд орсонд өөрийгөө буруутгаж байх бөгөөд хаяоныг эмнэлэгт хэвтэж байхын хугацаанд сөвлөс холгүй бах Гёнги мужийн Ансан, Сувон, Гумпо хотуудад бүсгүйчүүд алга болсон хэрэгүүд шил дараалан гарсаар л байлаа. Алга болсон бүсгүйчүүдэд нэг адилхан тал байгаа нь тэд нар бүгдээрээ караокед ажилладаг ширээний хүүхнүүд байсан ба ажил нь шүнт харсны дараа алга болцгоос нь цагдаа нарын сэжгийг төрүүлж байдаг. Энэ хэргийг хариуцсан цагдаа нь партнер гарсан хаяоны дарга донгу мөрдөгч байлаа. Донгу мөрдөгч өмнө нь ажлаа халтурдаж хийх дуртай аль болох биеийн амрыг харсан хүн байсан бол одоо нэлээд өөрчлөгдөж ажилдаа нухацтай ханддаг болжээ. Бүсгүйчүүд алга болсон эргийн ард нэг хүн байж магад гэсэн таамаг гарган хаяоны туслалцааг авахыг хүсэж Минсүтэй холбогддог. Даанч хаяон эмнэлэгт байгаа учраас Минсү донгу туслахаар болж хамтдаа хэргийн газар руу явцгаадаг. Хохирогчдын алга болсон газар жижигхэн дүүрэг байсан учраас хяналтын камера ердөөсөө байгаагүйгээс гадна бараг таксиж явдггүй газар байсан нь сэжигтэй санагдана. Эндээс алга болсон хохирогч хамгийн сүүлд охин рүүгээ залгаад чикен аваад очие гэж хэлсэн бөгөөд энэ бүхнийг харахад амиа хорсон гэж бодохгүй байгаагаа илэн магадгүй хинэгэнд хулгайлагдсан эсвэл алуусан байх гэсэн таамаг дэвшүүлнэ. Хаяон нэлээ хүнд бэрчсэн болохоор бүр сэргээн засах эмчилгээнд хамрагдан маш сайн гам барьж байлаа. Харин цагдаагийн газар хаяон маш хэрэгтэй байсан болохоор тээгүү хаяонтой уулзахаар ирдэг. Манад хэцүү эргүүд гараад байна уу? Чи бидэнд хэрэгтэй байна. Эмчилгээгээ дуусгаад шууд ажилдаа орч чадах уу? Гэтэл ажил гээд байдаг хаяо маань шал өөр хүн болсон мэт зан гаргаж би ажилласаа гармаар байна гэж авдیں۔ Да. Дахиж аллах таллага зов зүдэрж байгаа хүмүүсийн царайг хар зүрхэлдэхгүй нь цаашдаа тайван амьдрахаар шийдсэн гэж хэлснээр цагдаагийн газар хамгийн чадaltaй мундаг мөрдөгчөө инхүү алдаж байгаа юм байна л да. Дүрсэлэгдэн эртэдийн машинтай залуу хуршүүдтэйгээ эйлдэг гэгч нь мэдчихлээд машинаа цэмбидэл нь цэвэрлж байгаа харагдана. Энэ нөхрийг Хэсэн гэх бөгөөд эргэн тойрныхондоо соёлтой мундаг залуу гэж хүндлэгдсэн нэгэн боловч яс юм дээр эмэгтэйчүүдийг хөнөөн зугаацдаг гаж тонтон байгаа байхгүй юу? Эртэд яасан бүсгүйхээ уруулын бодгийг машинаасаа олоод гэртээ орон үнэрлээд алуусан бүсгүйг дурсаад баясаж энтер бүр нэг гаж тонтой амт юм а. Энэ нөхөр өнөөшин ч гэсэн аллгаа ихээр автобусны буудлуудаар эргэлдээ явж итэл нэг бүсгүй зогсож байна. Дөхөд зогсоод зам асуух нэрийдлээр бүсгүйтэй ярилцж байхдаа гадаа хүүтэн байж шít. Зам нэг юм чинь чамайг дөхүүлээд өгье. Гэсэн чи бүсгүй удахгүй автобус ирчнэ. Зүгээр гээд татгалзнаа. Тэгсэн чи Хэсэн зүгээрээ би чамайг яахчгүй хүргээд өгье гэж бүсгүйг шавдуулаад эхлэх бөгөөд Хэсэн өөрөө их гэмгүй царайтай бас машинд нь нохоотойгоо ахуулсан зураг байгааг нь хараад бүсгүй Хэсэнийг гэмгүй хүн юм шиг байна гэж бодоод яг машинд нь суух читэл ашгүй автобус ирснээр Хэсэний төлөвлөгөө бүтэлгүйtдэг. Хэсэн бүсгүйг алдсандаа бүр бөөн уруулж өрүүлээ балбаал үлдлээ. Энэ нөхөр их цэвэрхэн уцалж машина байн гуугаад цэмбилэгдэг. Бас хамгийн санаатай нохоотойгоо авахсан зургаа хүний нүд тусгаар газар тавьждаг болохоор хохирогч бүсгүйчүүд түүнд итгэн машинд нь суучдаг байгаа байхгүй юу? Тээгүү Минсүтэй уулзан хаяон ажилласаа гарах гэж байгаа тухайд уулгахад Минсү цочирдсангүй.
Харин эсэргээрээ хаяун энэ олон алуурчдыг барихад бүхнээ зориулсан штэ. Хаяун цагдаагийн газар ямар ч үргүү. Одоо хүссэнээрээ 50 амдраг. Хэрвээ буцаад ирвэл би хизээд бол хизээ ажилд нь авна гэж хэлхийг сонсон тээгүүч бас цаашдаа хаяунгүйгээр гэмт хэрэгтнүүдийг барьж сорох ёстойгоо ухамсарлан сууж байлаа. Имлэгт хаяуны ээж хөрхийг хүүгээ сэтгэл санаагаар нь дэмжгээл янз янзын гой хоол хийгээд ирсэн ч хаяунд нөгөө л алуусан хохирогчд бодогдоод хоолч холоогоор нь давхгүй хийцүүхэн л байх шиг. Ингээд уцаа нэг артал битүү мессеж дарга нар нь ажилдаа буцаад орооч гэж гуйсан мессежүүдээр дүүрсэн байв. Манай хүн салхилт гээд гартал парт нэг дээр өхнөө алуусан настай ихчтэй таарна. Мань хоёр жаал ярилцсан суулаа. Хаяун өхнийг наасан алуурчин байх гэж удсандаа уучлалт гуйн удахгүй цагдаагаас гарах гэж байгаагаа илгүйд игч. Өхөн минь өнгөрсний дараа надад ямар ч амьдрах хүсэл байгаагүй. Гэхдээ чиний надад үлдээс альчуурыг хараад энэ дэлхий дээр муугасаа сайн нэлүү байдгийг санан бусдад тусдын болж амьдрахаар шийдсэн. Гэж хэлчихэд эндээ тэр хүлээж байгаарай. Гэснээр нэг тийшээ яваад жигэнсэн амтд төмс уут дүүрнийг аваад ирдیں۔ Өхөн минь дуртай байсан юм гэж хэлээд амтд төмсөө өгөнгөө бусад тохирогчтой ар гэрийнхэн ч гэсэн амьдрах урам зориг өгж байгаараа миний дүү гэж захих ба Минсүү ихчийн өгсөн төмсийг эдэнгээ цөрхрөн уйлж дотроо байгаа бүх уур бухимдал гомдол цөхрлийг одоолног гаргаж байна уу гэлтэй. Игчийн элсүүг түүнд маш их хүч өгсөн бололтой. Минсүүг эмнэлэг дээр ирэх үед ажилдаа эргэн орно гэдгээ хэлэхэд Минсүү өөрхий бөөн баяр. Эртээд олзаа алдсан айсоонуудад бүр каракүри өөрөө орон ширээний бүсгүйг дагуулan гарч байгаад олны нүднээс хол газар зэрлэгээр хүчинтэн хөнөөж байж арай гэж тайвширч байх жишээний. За ингээд маргааш нь дахиад аан ихээр автобусны буудлын ойролцоо эргэлдэж байгаад сүүлчийн автобуснаас хоцорсон 10 жилийн охиныг нүдэлдэг. За тэгээ явж чод ах нь хүргээд өгье. Гэхэд охин ихэндээ эргэлдэж байсан ч нохоотойгоо ахуулсан зургийг хараад тайвшран машинд нь суугаал авдаг. Охин ахлах сургуулийн төгсөх анги бөгөөд найзындаа хичээлдээ давтчаад оройтсан гинэ. Гэхдээ Хесонд энэ бүхнийг сонсох сонирн байсангүй. Охиныг хоолоо бичиж байгаад нилээн зодож хүчинчээд хоолойг нь бомлон хөнөөчөөд уулан даваачаад булчиж байгаа. За ингээд дүрсэлэгдэн хаяа маань буцаад ажилдаа орох ба манай үнийг байхгүйд 7 бүсгүй алга болсон ноцтой ориг гарсан тухай олж мэддэг. За тэгээд ямар нэмэх халуун дээр гэдэг шиг шуудал хэргийн материалтай танилцах ба 7 бүсгүй бүгдээрээ хар шун алга болсон бөгөөд альнийхэн ч цогц одоогоор олдог байгаа тухай сонслоо. Цагдаа нарын хугацаанд хэрэг болсон ансан гүмпо хотуудад очин алуурчныг эрен хайж хүн амтнаас тодруулсан боловч ямар ч хэргийн сэжүүр олж чадаагүй байгаа. За ингээд манай хүн хэргийн материалуудтай танилцсан суусныхаа маргааш нь өөрийнхөө дүгнэлтийг гаргаа илэх ба алуурчны царай төрөх гадаад үзэмж хүмүүс сэжиг төрүүлэхэргүй машингийн цэвэрхэн нэгэн байж магад. Гэх бөгөөд жирийн хүн тарахгүй хүний машинд хамаагүй усахгүй. Тийм болохоор хүмүүсийг өөрт нь итгүүлэх ямар нэгэн зүйл байна. Магадгүй гэр бүлийн зураг чихмэл тоглоом гэх мэт. Гэд бүр яг л харсан юм шиг оноод хэлж шүү. Уулзалтын дундуур донгуу хаяоныг дутуу үнэлж хэлснийн тоодгүй байсандаа уучлалтгуун мань хоёр хуучны таагүй харилцаагаа мартан эвлэрцгээдэг. Ууланд эми ургамал түүж байсан настан Хесоны алсан сүүлчийн охирчийн цогцыг олсноор цагдаа нарт дуудлага өгнө. Цагдаа нар өдийг хүртэл алга болсон бүсгүйчүүдийн цогцыг олоогүй байсан тул энэ мэдээлэл тэдэнд алуурчинг барих маш том сэжүүрийг өгдөг. Энэ бол байршил. Алуурчин уулын өдөө матсан байж хохирогчийн цогцыг болсон байна гэдэг нь энэ хавийн газар зүүн онцлогоо их сайн мэддэг хүн байх гэсэн дүгнэлт гаргах ба алуурчиндээс холгүйхан амьдарч байж магад гэсэн таамаг гаргаснаар эргүүлийн цагдаа нар өөр хавьд амьдардаг хүмүүстэй нэг нэгээр нь уулзаж тодруулга авч эхэлнэ. Энэ үед хаяун хохирогчийн цогцолтсон уулын ойролцоох замын камеруудыг шалгаж байгаад сэжиг бүхий машины дүрс олж хардаг. Тодруулаад харуул машины жолооч урд сууж байгаа хүнийг доош нь дарж байгаа юм шиг дүрс байна. Ялтчгүй маш сэжигтэй санагдсан болохоор энэ машины эзнийг олж уулзахаар болох ба машины эзэн бол мэдээж Хесон байх бөгөөд цагдаа нар яагаад ирснийг гайхан юугаар туслах вэ? Энтергээл их л уриалгах ажиллаж гинөө. Түрүү 7 өдрийн нэгд өдрийн өрөө 9 цагийн үед хаана байсан бэ гэж асуухад мань хүн ердөөсөө сандар твцсэн шинжгүй. Би найз бүсгүйтэйгээ ресторанд хоол идсэн. Яасан? Идэхгүй байвал ресторанаас очиод асуусан ч болно штэ. Энтергээд өөртөө их л итгэлтэй байх чинь. Хесонтой уулзмагцаа тээгүү хаяон руу залгаж энэ нөхөр их илдэг. Бас эмгцэгцтэй яриатай юм байна. Бас хинч харсан гимгүү царайтай нөхөр байна гэж мэдээлэх ба тээгүү туслахынхаа хамтаар ресторан руу очин тодруулахад Хесоны нэр дээр хоёр хүний захиалга ямартай ч байна. Гэхдээ энэ нөхөр 10 цагийн үед харсан гэж хэлсэн боловч хяналтын камерын бичлэгнээс харахад шөнийн 1 цагт гэртээ ирсэн байгаа. Ингээд хэлсэн ярьсан зөрөөд яалтчгүй сэжигтэй байсан болохоор Сөүлд байгаа эд маань даргаасаа Хесоны гэрийг нэгжиг зөвшөөрөл хүсгэд шүүхээс нэгжиг зөвшөөрөл олохын тулд доройж нэг хоног гэсэн хариу авах ба тэгээд хүссэн үсээгүй хүлээхээс яхав. За тэгээд олон жилийн өмнө энэ нөхрийн эхнэр хадам ээж хоёр гэртээ галж шатан насурсан хэрэг гарч ийсэн бөгөөд хамгийн сэжигтэй нь эхнэр хадам ээж хоёрыг амь насны даатгалд хамруулсан байсан болохоор даатгалын мөнгө гэж овоо хэмжээний мөнгө авсан байдаг. Тэгвэл туслахынхаа хамтаар Хесоныг дагаад байгааг мэдсэн Хесон мань өөртөө шууд уулзсан намайг яагаад дагаад гихцэргээр бухимдаад эхэлж байна. Чи бит хоёрыг гэрлүүг оруулчих. Ганц юм шалгачаал гарыг. Гэхэд юу яриад байгаа? Та нар нэгжиг зөвшөөрлөө авчираад ороорой гэж гүжүүлээд эхэлдэг.
Тээгүүгийн туслах машинд нь ойртох гэхэд замыг нь хөндлөсөн зогсож байгаа нь улмал сэжгийн төрүүлэх ба машиных нь хойд суудалд чихмэл тоглоом бас урт талын хэсэгт нь нохотойгоо ахуулсан зураг байгаа нь яг л хаюуны хэлснээр байлаа. Цагдаа нараас холдохын төс болсон Хэсон за тэгвэл маргааш өглөө би өөрөө цагдаагийн хэлцээр чинь яваад очие гэж хэлснээр манай хоёроос салж санаа намрах шиг. Мань хоёр цагдаагийн газраа буцаж ирээд мань Хэсон алуурчны бүх шинж тэмдгийг агуулж байгааг дурдаад энэ нөхөр гарцаагүй алуурчин мөн байна гэсэн урьдчилсан дүгнэлт дүрнэ. Энэ үед нөгөө Хэсон ч бүсгүйчүүдийг хөнөөсөн гол баримт болох машина шатаач тийм да. Тэгснэ маргааш өглөө нь тээгүүр залгаад өчигдөр шөнө миний машиныг хүн шатаачч өнөөдөртөө очиж чадахгүй нь энтергээд байна. Бүсгүйчүүдийн цус, ДНК гэд хэргийн гол нотлох баримтуудыг машинтайгаа хамт устгасан байна гэдгийг мэдсэн хаюуны бухимдал асар ихээр төрж байлаа. Энэ үед нэгжлэг хийх зөвшөөрөлж гарч Хэсоныг байцаахаар баривчлах ба шинжээчид гэрийнх нь өнцөг тохой болгоныг шалгаж эхэлнэ. Байцаалтын өрөөнд ирмэгцээ нөгөө нөхөр чинь шууд л өөрийгөө өмгөөлж эхлэх ба мөрөөрөө байгаа үнийг баривчлаа. Надаас юу ч болохгүй. Харин эндээс гарсныхаа дараа би та нарыг бүгдийг чинь шүүхэд өгнө. Энтергээл томорж өгч гинөө. Ингэж томроод байгаа шалтгаан бий. Өчигдөр оройн нөхөр машинаас тахаас гадна гэртээ их цэвэрлэгээ хийж хамаг хэргийн баримтуудаа арчаад цэвэрлсэн болохоор ингэж өөртөө ихтэй томроод байгаа нь. Хэрэгээ үлээх байтугай цагдаа нарыг доромжилсан өнгө аястай байгаад байгаа нөхөртөө Минсүү хаяун хоёр өөрсдөө ярилцгаар шийдэн байцаалтын өрөөнд орно. Ингээд хаяун сүйд цогцсон олддог 10 жилийн сурагч охины зургуудыг харуулan энэ хэргийн талаар асууж эхлэхэд нөгөөг чинь сонсч ийсэн. Наад уулнаас олдсон хүрийг чинь би яаж мэддэм гэд ам алтчихна. Уул нь хаяун энэ цогцыг уулнаас олдсон тухай нэг ч үг зохиулгаагүй. Зөвхөн алуурч өөрөө л мэдэх мэдээлэл байгаа байхгүй юу? За ингээд ам алдсан дээр нь дөрөөлөн чи энэ мэдээллийг хаанаас мэдсэн? Тэр цогц уулнаас олдсон гэдгийг хоёр л хүн мэдж байгаа. Нэгэн цагта нөгөөх нь алуурчин өөрөө. Гэж хэлэхэд мань нөхөр ил тавгуутан дууга ураачдیں۔ Сэжигтнийг байцаахад 48 цагаас хэтрүүлэхгүй байх ёстой гэсэн хууль байдаг болохоор манай хэд амжиж хэргийн хүлээлгэх шаардлагатай байв. Энэ нөхөр бүсгүйчүүдийг машиндаа суулгахын тулд маш цэвэрхэн ганган хувцасан байх ёстой гэж бодоод мань нөхрийн өмсөж байсан хувцснууд тэр дундаа хамгийн ганган хэнцэр хүрэм зэргийг яаралтай шалгаж өгөх хүсэлтийг шинжээчдэд тавьснаар шинжээчд хүртэл илүү цагаар ажиллаж байдаг чадлаараа л хичээж байлаа. Ингээд Хэсоны хүрмүүдийг нэг бүрчлэн шалгаж байгаад нэг хүрмнийх нь анцуунаас цусны тол болдог. Шалгаа үзтэл уулнаас олдсон хохирогчийн цус мөн болгон тогтоогдсноор манай хэд хөдлөшгүй нотлох баримттай боллоо. За ингээд нотлох баримтыг мань нөхөрт өөрт нь харуулж гарцаагүй байдалд оруулснаар өөрийгөө баригдахгүй гэж бодож байсан Хэсоны царай барааж хэсэгтэл ус балгасан юм шиг дууга болчдөг. Гэхдээ удалгүй хэрэгэ хүлээ. Гэхдээ эмэгтэй мөрдөгчд бүхнээ илнэ. Гэсэн болцод тавьснаар тээгүү Хэсонтой ганцаарчлан уулзнаа. Энэ нөхөр эрэгтэй мөрдөн байцаагч нартай ярилцахдаа дээрлэхүүлж байгаа юм шиг мэдрэмж аваад байсан болохоор илүү зөөлхөн гэдэг утгаар нь тээгүүг сонгон хэрэгэ хүлээж байгаа нь. Энэ нөхөр 2006-аас 2008 оны хооронд нийтдээ 8 бүсгүйг аснаас гадна даатгалын мөнгө авахын тулд эхнэр хадам ээж хоёроо хөнөөн шатаасан эргэж бас хүлээдэг. За ингээд мань нөхрийг дагуулan олон сар олдоогүй хохирогчдын цогцыг олон арга гэрийнхнийх нь сэтгэлийг багчигсан дэвтэнэ. Ингээд 10 өнийг хөнөөсөн яргачнд бүх насаар нь хорх ял оноох ба энэ нөхрөөс болж Ансон, Гимпо, Сувохотын иргэд танихгүй хүний машинд суухаас өгтлээ айдаг болсон гэдэг. Энэ хэргийг илрүүлэхэд маш том туслалцаа үзүүлсэн гэмтэргийн заарын шиг судлах баг Альбиосоор хилтэс болон өргөжж нэр хүнд нь улам өсөн нэмэгдэж байлаа. Түгээр зогсохгүй гэмтэргийн заарын шиг судлах шинэ үеийн залуус эхнээсээ сургуулаа төгсөж байх бөгөөд тэдний төгсөлтийн баяр дээр Минсүү хаяун хоёр ирсэн үг хэлж хүн төрхтөө эзээч алуурчин болж төрдгүү. Тэд жирийн нэгэн байдаг. Харин амьдралын явцад тэд цовруул алуурчид болсон байдаг. Бид тэднийг зогсоохын тулд тэдний юу бодож сэтгэж байгааг өөрчлөн харж чаддаг байх ёстой. Тэгэхдээ хамгийн чухал нь бид хохирогчдын арга гэрээхэнд шудраг ос байдгийг харуулж сэтгэлийн шархыг нөхөж өгөх ёстой гэж хэлэн шинэ төгсөгч нарт баяр хүргэн гар орж байгаагаар энэ цуврал маань ийхүү төгсөж байна. За тэгээд анх удаа 16 ангитай киноны товчлыг ярьлаа. Тэгээд энэ кинонд гарсан алуурчдын талаар таад маань өөр подкаст, кино интерес ч юм уу зөндөө үзэж сонсч ирсэн л байх. Бүгд л өөрсдөөсөө илүү хүчмуутай хүмүүсийг олж, гэмтэргээ эдгээс гадна баг бүгд багада ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртөж байсан ч юм уу. Арга гэрийн асуудалтай хүмүүс байгаад байгаа байхгүй юу? За тэгээд зөвхөн Америк, Солонгос ч гэлтгүү дэлхийн аль ч улсад иймэрхүү гаж сэтгэлгээтэй алуурчид бол байсаар л байгаа. Манай Монголд ч гэсэн иймэрхүү алуурчид хэд байдгийг сүүлийн үед бид нар олж мэдээд байгаа шүү дээ, тийм. Баянголын маньяк буюу Эрдэнэбат гэж нөхөр нийт 3 эмэгтэйг зэрлэгээр хүчиндээд цогцын жалган тайсан аимшигтай яриг гарч исэн. Энэ мэтчлэн иймэрхүү яргачд бол байсаар л байгаа. Байх ч болно. За тэгээд киноны маань гол дүр Сон хаяуныг мөрдөгч Квон Илёны амьдралаас сэтвэлсэн байгаа. Квон Илё мөрдөгч яг энэ кинонд гарсан хэрэгүүдийг барихад маш чухал үүрэг гүйцэтгэсэн хүн бөгөөд 28-наас хүртлээр эргүүлийн цагтаа хийж байгаад гэмтэргийн заарын шиг судлах тасгийн анхны мөрдөгчөөр ажиллаж байсан. За тэгээд яг кинонд гардаг шиг хүнд гэмтэрэг үйлдсэн 1000 гаруй ялтантай уулзаж ярьслах хийн сэтгэл зүг нь судалсан байдаг.
За тэгээд алуурчдын муу муухай зүйлийг сонссныхоо дараа заавал ажлынхантайгаа гарч сууж ууж байж л сэтгэл санаа нарай сэрэгдэг байсан тухай дурдсан байлээ. За тэгээд барьсан алуурчид дундаас нь нөгөө хутгатай алзааг хамгийн эвгүй санагдсан тухайга дурссан ба тэр нөхрийг эртгэн барьж аваагүй бол бүр 100 хүн алах энүүхэнд байсан гэж ярьсан байдаг. Бас нэг сонирхолтой зүйл дуртахад 1986 онд гарсан Хвасоны алдахыг үлдсэн этгээдийг 2019 онд барихад Квон Илё мөрдөгч маш том нөлөө үзүүлсэн гэдэг. Манай алуурчныг байцаалсан мөрдөгч нар бүгдээрээ Квон Илё мөрдөгчийн шавнар байсан бөгөөд Квон Илё мөрдөгч тэдэнд байцаалтаа яаж явуулах, яаж мань нөхрийн хэргийг хүлээлгэх тал дээр асар их зөвлөгөө өгж байсан гэж Солонгосын мөрдөгч нар ярьдсан байлээ. За тэгээд энэ хүртэл үзсэн та бүхэндээ баярлалаа. Subscribe дараагүй хүмүүс байвал subscribe дараад дэмжиж өгөөрэй. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр бай guys.